За сайн уу манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн дугаараар бүгдээр Христ итгэлтэй холбоотой хамгийн нийтлэг буруу ойлголтуудын талаар хаяглан ярилцгаая. За Есүс Христийнхээ өөстөө ганцхан үнэн бурхан гэдэг ярьцаад. Тэгвэл дэлхий дээр маш олон шашин байна. Тэндснэр хүмүүс итгэж чинь, тэндснэр бурхад байна. Тэгвэл та нар яагаад бус шашныг хүндлэхгүй байна? Яг энэ асуултыг асууж байгаа хүмүүс бол би сайн ойлгож байна л да. Би өөрөө ч гэсэн бас одоо нэг хүн олон нэгэн бурханд олон замаар хүрнэ гэж итгэдэг байсан юм үед. Гэхдээ яг сайн судлаад үзэх юм бол бүх шашин адилхан хүний сайн сайхны төлөө байдаг гэдэг нь өөрөө үгүй болж таарж байгаа. Ер нь тэгж ярьж байгаа бол одоо аль шашнаар сайн гүнзгий орж үзээгүй л байгаагийн шинж байт юм бэл. Тэгэхээр энэ замууд ч явж байгаад нэг хуулын өрөөд хүрнэ штэ гэдэг байгаа нь өөрөө биш байгаа. Яг тэгэхээр энэ шашнууд хоорондоо маш ялгаатай. Ер нь адилхан юм бараг л байхгүй болж таараад сайн яриад байвал. Жишээ нь буддизмд бол чи одоо үннийг олоо. Христийн шашинд болохоор үнэн бол Есүс Христ байна. Бурхантай хамт бай гэж. Буддизмд бол чи энэ ертөнцид хүлэгдэх хүлэлгүй бай. Одоо буддагийн зөвлөдөг хоёр дүнз ингээд голын урсгалд нийлэн ингээд голын урсгалыг дагаад хоорондоо наалтцсан бат бүхтэй салахгүй мэт харагдчих ч боловч голын голдрол өөрчлөгдөв ингээд аяандаа салтгаа. Үүний адил энэ ертөнцид мөнхийн юм гэж байхгүй гэж одоо зааж байгаа. Тэнгүүд Христ итгэл болохоор мөнх бурхан гэдэг зүйлийн талаар яриад байгаа. Буддизмд юу ч мөнх бус гэдэг. Христ итгэлд болохоор бүх юм одоо бурхан мөнх гэдэг. Тэгээ хүний сүнс мөнх амьдрна гэдэг энэ зүйлийн Тэнгэрийн хаанчлал тэгээ мөнхийн амьдралын талаар яриад байгаа. Тэгэхээр энэ хоёр ч өөрөө шал өөр зүйлүүдийн талаар яриад. Тэнгүүд буддизмд болохоор чи хүмүүсээс одоо тэр хоёр дүнз ингэ салсан шиг чи одоо энэ хүнийг амар салахгүй гэж бодож ивч эн чинь салнаа гэх. Тэгэхээр бол манай Монголд яг гэрлээд идэг боловч үсээ хусаад нэрээ солиод өөрийгөө үгүй хийгээд тэгээд энэ ертөнцид хүлэгдэх зүйлгүй болоод агууд даянчлаад тэгээд ингээд явж байгаа тэр одоо зүйл штэ буддизм ч уул нь бол. Тэнгүүд Христ итгэл болохоор бас эсэргээр энэ дэр чи хүмүүсийн дунд очоо. Тэгээд чамайг ингээд хүмүүсийн гэрэл болгож явууллаа. Чи ингээд хүмүүст энэ талаар тунхаглаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ номлол нь хүртэл өөр. Тэгэхээр бусад шашныг хүндэлдэггүй гэдэг нь өөрөө бас одоо жоохон тайлбарлах хэрэгтэй зүйл. Жишээ нь би бол одоо лам хүмүүсийг хэрвээ магадгүй шархтцсан ч юм уу тусламж хэрэгтэй байж байвал би тэрүүн туслана. Хоолгүй ядарсан хүн байвал лам хүн одоо явж ийлаа гэж бодъё л та. Тэгээ тийм хүн хараагүй л та. Гэхдээ лам хүн байсан ч гэсэн би туслана. Тэр хүнийг хайрлана. Гэхдээ тэр хүний одоо бурхан гэж үзээд байгаа бурхтад очиод мөрөх үү гэвэл үгүй. Тэгэхээр миний хүндэтгэл тэр хүмүүсийг хайрлах боловч тэдгээрийн бурхныг бурхан гэж хүлээн зөвшөөрөхгүй байх хэмжээнд байна гэсэн үг. Тэгээд Христ итгэгч нарыг одоо тэр бурхтуудыг жанараас ихгч юм уу чи бурхан гэж үзээч хүндлээч гэж байгаа бол өөрөө Христ итгэлийг та нар өөрсдөө хүндлэхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Яг тэгэхээр номлол нь угаасаа нэг л бурхан байна. Энэ бурхан эцэг хүү ариун сүнс гэсэн гурван хэлбэрээр илэрчээ. Тэгээ энэ бурханаас өөр бурханд бүү шүтээ гэдэг ийм номлолтой шашныг өөр бусдын бурхныг бурхан гэж үзээч гэж хэлж байгаа нь өөрөө биднийг нөгөө буцаагаад үл хөндлөж байгаа. Бидний шашныг одоо бас авч хилцэхгүй байгаа тийм л зүйл юм л да. Тэгэхээр одоо тэр хүмүүс одоо өөртөө бурхныг бурхан гэж бодож байгаа. Гэхдээ бид нэр тэр хүмүүсийг хайрладагаараа хайрлана. Тэгэхээр хүндэтгэл нь бол ийм л одоо заагтай байна. Тэгэхээр хүмүүс нөгөө ингээл шашнаа тулгалаа гэх мэтэр ингээ аюу хэрэг байгаа. Одоо энэ подкастыг хийж байгаа нь ч гэсэн зүгээр бид нэр тунхаглаж ярьж байгаа хэрэг. Тэгээд одоо Монгол улсын хуулиар ч гэсэн бид нэр үг хэлэх хэрэгтэй, шашин шүтэх хэрэгтэй. Тэгээ энийг сонсож байгаа таа ч гэсэн энийг сонсоод шүтгэхгүй байх нь таны эрх байхгүй. Тэгэхээр тулгана гэж хэлээд байгаа нь өөрөө гуйлсан үг байхгүй. Тулгана гэдэг чи одоо Сирд одоо жишээ нь Сирд 21 одоо нэг мартирийн талаар одоо бид нэр мэдчихэж 2016 онд болсон. Одоо коптик итгэгч Христ итгэгч нарыг муслимийнхан барьж аваад та нар Есүс Христийг үгүйсгээд одоо манай шашныг шүтээ аллахыг бурхан гэж хүлээн зөвшөөр. Үгүй бол та нарыг ална гэсэн. За 21 хүн байдаг баха. Тэгээ тэр дотор итгэгч нэг биш хүн байсан. Тэр хүртэл эднэрийн бурхан бол миний бурхан гэд бүгд тэр Христийг бурхан гэж одоо тунхаглаж хагаад бүгд алуулсан байдаг. Тэгэхээр энийг бол одоо тулгах гэж хэлж байгаа. Чи итэг эсвэл бол итэг эсвэл үх. Тэ тулгана гэдэг чи одоо өдөр хүний эрхэнд халдаад одоо коммунизмд одоо намын үед зөвлөлт холбоот улсууд Оросын одоо нөгөө сүмүүд энэ тэнд сүмүүд Оросын харьяад байсан улсын сүмүүдэд номлол дээр ингэж бахта тэр нөгөө одоо намыг бас магт гэсэн зүйл оруулсан ба тулгасан ба. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол тулахгүй бол одоо шууд гулаг руу явна гэж хэлсэн ба. Тэгээ эдгээрийн одоо нэг одоо жишээ нь бол Урмбрант гэдэг одоо хүн байж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол тулгах гэдэг. Тэгэхээр Христ итгэгчнэр бол нэг тулгадаг. Хүмүүст бол ингэ яриад байгаа. Тэгэхдээ
Тэр нь одоо зарим итгэгч нар магадгүй тулгах шинжтэй ярьсан байж болох юм. Үзэл бодол бол угаасаа хатуу. Үзэл бодол угаасаа л нэгэн бурхан байгаа гэдэгт итгэнэ. Тэгэхээр яг сонсож байгаа хүмүүстэй гэж хэлэхэд гаж урсгал янз бүрийн хүмүүсээс байгаа. Одоо Яховагийн гэрчнэр бол айландны хаалга тогшоод ингээд байлгадгүй гэж зүгээр байлгадгүй ингээд татаж байгаа залгаад идэг гэж. Тэгэхээр за яг ийм байдалтай байгаад байвал бас ингээд тэр хүмүүсийн амьдралд оролцоод байна шүү дээ. Яг Христ итгэлийн одоо үндсэн зарчим бол хүмүүст ямар ч байсан хэлэх хэрэгтэй. Тэр хүмүүс Иесусыг яг үнэхээр сонсоод голж болно. Голох боломжийг ядаж бид нэр өгөх ёстой. Бид нар энэ мэдээллийг авч явж байгаа хүмүүсийн хувьд ярих ёстой гэсэн үг. Тэгэхээр Монгол энэ хүн амын одоо 0.8% болсон Христ итгэгчнэр байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол энийг ярьчих нь бидний үүрэг байт юм аа. Тэгээд одоо тэрийг хүлээн авах эсэх нь бол одоо хуулиараач бурхан үртэл одоо бурхан ерөөсөө хүний одоо сонголтыг хүчээр ингэж одоо үгүй хийдэггүй. Тийм ч учраас бид нөгөө Адам Ева унснаас эхлээл ингээл хүндрэлтэй унсаар л идэг. Тэгэхээр бурхан тэрийг бүгдийг болиулаад биднийг ChatGPT тушааж байгаа юм шиг бүгдийг ингээ сайхан робот шиг болгочих болох л байсан шүү дээ. Гэхдээ бурхан нөгөө хүний сонголтыг өгсөн түүнийг ингэж ариун дагшин мэт ингээ хүндэлж орхидог. Нөлөөлөх гэж оролддог. Гэхдээ хүмүүс тэрийг авдаггүй. Авдаггүй. Тэгэхээр бурханы хувьд хүртэл ийм байхад бид нар бол хүний тэр сонголтыг хүчээр тэгэж одоо тулгах тийм хүний эрхэнд бол ер нь халдах тийм юм биднэрт байхгүй. Тэгэхээр хин нэгэн итгэгч нар бол тэгсэн байж болно. Магадгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг бас уучлаарай. Гаж урсгал байж магадгүй эсвэл зүгээр төгс биш те. Энийгээ сайн мэдэхгүй хүмүүс байж магадгүй. Тэгэхээр яг үндсэн зарчим бол тийм тулгаж одоо өгнө гэсэн юм байхгүй. Нэг хүн танаа Христийн шашин цусаар бичигдсэн энэ төр гэж ярьж исэн. Яг үндэ Христийн шавнырын цусаар л бичигдсэн. Өөртөө энийг энэ тэнд ярьж явснаас олж алуулж одоо янз бүр болсон. Тэнгүүд магадгүй нөгөө колоничлалын үе шатуудыг те колоничлалын түүхүүдтэй холбож одоо оруулах гэдэг. Тэр бол магадгүй цаана улс төрийн тоглоом явсан байх. Тэрнээс гадна шашинтай хамааралгүйгээр колоничлал бас явагддаг. Шашинтай ч бай, шашингүй ч бай. Тэгээд ихэвчлэн сайн мэдээд хараадаг одоо Христ итгэгч нар тэр колоничлалыг дагаад тэр завинд нь хамт яваад тэр үндэстнүүдэд очиж ярьдаг. Тэгээ юмнийг бас ингээд Христийн шашнаар дамжуулж колоничлсан биднэрт ингээд анх Библи өгөөд бид нар газар нутагт байсан чинь дараа нь бид нар Библиэд үлдээд газар нутаггүй байсан гэдэг ч юм уу. Нэг ийм яриад байгаа байхгүй юу? Нэг хэний ч хэлсэн үг юм тийм ээ. Гэтэл одоо Африкч одоо өөрөө яг үндэ бол Европчууд Христ итгэхээс ч өмнө Африкчуудад Библи байсан. Христ итгэгчнэрд Христ итгэгчнэр байсан. Библиэлд Этиопийн амбан Христ итгэж баптизм хүрсэн тухай гардаг. Тэгэхээр нөгөө аливаа тэр нөгөө колоничллуудыг Христийн шашинтай холбох гэдэг нь өөрөө бас бүгд зөв биш. Зарим нь бол яг шашныг говьлж ашигласан байж магадгүй. Тэгэхээр одоо би бол одоо монгол хүн. Би 30 гаруй жил одоо монгол хүн байлаа. Тэнгүүд 20 хэдэн жил ингээ монгол хүний сайн мууг ингээ сурсан байгаа шүү дээ. Тэг би муу юм хийнгүүт одоо Христ итгэсэн учраас Христийнхэн гэж ярих нь өөрөө яг тэгж л яригадаад л байгаа юм л та. Гэтэ Есүст энэ миний буруу ямар ч хамаагүй байхгүй. Тэгэхээр Есүсийн сургаал бол ариун сайн хിവэрэ байж байгаа. Хүмүүс бид бол алддээ маа. Чарльз Спержен гоё үг хэлсэн байдаг. Төгс сүм гэж байхгүй. Байлаач тэр сүмд чи очоод төгс биш болчихно гэж үг байдаг. Тэгэхээр нөгөө бид нар угаасаа төгс биш учраас тэр сүм дотор нөгөө шархалцсан, эвдэрсэн, аргаа бараад ирсэн тийм ингээд янз бүрийн хүмүүс үж байгаа шаврын асуудалтай. Тэгэхээр тэр сүмийн хүмүүсээс та ямар ч муу юм сонсч магадгүй, ямар ч нэг лөөвөрцсөн, нэг хоослоо хийсэн итгэгчнэр байна. Тэгэхээр нөгөө хүн өөрөө муу арашинтай үжсэн шууд сүм рүү ороод бурхны үгийг даахгүй сайхан сүмд явж ийлээ гэдэг тэр чинь Христийн муу гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр муу арашинтай ердийн хүн ингээд лөөвөр хингүүд хүмүүс энэ итгэдэггүй болох бурханд Есүст итгэдэггүй болохоор гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Эсвэл энэ ламд ном уншуулдаг болохоор гэж хэлдэггүй шүү дээ. Тэнгүүд яг Христ итгэгч болонгууд шууд яг юм шалгуур орж ирдэг. Хүмүүс алдаа гаргангууд үүнийг Есүсийн буруу юм шиг. Гэхдээ бид нарыг ингээд битээ тгий шүүгээч гэж хэлэхгүй. Би бол шүүхэн зөв гэж бодож байна. Яагаад тэгэхээр Есүс өөрөө хэлсэн Тэнгэрт эцэгч нь та нарын тэнгэрт эцэгч нь хүмүүс та нарын ажлыг хараад тэнгэрт эцэгч алдаршихын тулд та нарын ажил хүмүүсийн өмнө тийхүү гэрэлтгэ гэж. Тэгэхээр бид нар өөрсдөө бас яг энийг одоо харуулах хэрэгтэй. Тэгээ Есүсийн хэлсэн сургаал бол миний үгийг сонсоод дагдаггүй нь элсэн дээр байшин бэрсэн мэт. Дагдаг нь хатан дээр байшин бэрсэн мэт. Тэгээ бороо орж үерлэвч яахчгүй. Элсэн дээр барьсан бол нэг үерлэхэд нураад байна шүү дээ. Тэгэхээр ер нь итгэдэг гэж ярьж байгаа хэрнээ дагдаггүй тийм хүмүүс бол олон байна. Тэгэхээр тэр хүмүүсийг хараад Есүсийг буруугаар ойлгох хэрэггүй. Тэгээ миний энэ подкастуудыг хийж байгаа шалтгаан ч гэсэн хүмүүс яг Есүсийн талаар зөв ойлгоосэй гэж хүсэж байгаа. Зөв ойлгоод яг нэгэнт ойлгочоод гол нь дагна уу та нарын сонголт. Би бол сүмүүдийг одоо хүмүүс аль сүмд очих вэ гэхээр би бол баттай энэ сүм гэж хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр сүмийн удирдагч нар алдаач гарах зөв урсгалын хүмүүс ч гэсэн алдаа гаргана.
Тэгэхээр яг энэ сүм л зөв шүү гэж хэлж болж чадахгүй тийм сүм угаасаа байдаггүй л. Тэгэхээр угаасаа зөв зарчим бол сүмд итгэх биш, бурханд итгэх. А сүм бол ах トゥ усын итгэгч нарын одоо нөхөрлөх тэр одоо нэгэн бий болж байгаа газар юм л да. Сүмийн тухай юм асууя. Сүмд очихгүй, сүмд одоо юу гэдэг очихгүй одоо бурханд итгэдэг гэсэн үг. Үгүй ээ. Сүм ямар очих? Би бол одоо сүмүүд дээр очиод яваад байгаа. Тэгээл энэ сүмүүдийн янз одоо тий аль нь сайн байна. Тэнгүүд би итгэсэн ихний 2 жилийн сүмд яваагүй. Тэгэхээр ингээ миний итгэл ингээд шууд Иесус тэр залбирж исэн тэр залбирлууд бүгд ингээд чи сүмд яваагүй учраас гээд хаана гэхэр биш шүү дээ. Тэгэхээр тэгээ сүмд явах шаардлагагүй гэж би хэлж байгаа юм биш шүү. Сүмд явах хэрэгтэй. Гэхдээ сүмгүүгээр чи бурхангүй гэж хэлэх юм бол энэ бол яг говьлог болчихж байгаа юм л да. Сүмүүд тэгээд хандив гинөө, өргөл гинөө ингээд хүмүүсээс мөнгө аваад идэв юм шүү дээ. Та нар чи бизнесээ байгуулдаг юм биш үү? Nice. Тэг хүмүүс яг ингэж ярьдаг. Тэгээд нэг эмээ бас андуурсан байсан нөгөө амьдралынхаа нийт хөрөнгийнхөө 11% өгөх хэрэгтэй гэж ойлгосон байсан. Тэгэхээр бас яг үнэхээр тэгж говьлаад аваад байгаа хүмүүс байхыг бас үүсэхгүй л дээ. Гаж урсгалууд яаж галзуурж иж магадгүй цаана. Гэхдээ одоо бурхан чинь Жорж Карлин тэгээд нэг жокн дээр бурханыг одоо яг жоошоо илгэлсэн байсан л та. Бүхнийг бүтээгч, бүхнийг чадагч тэгсээр дандаа мөнгө хэрэгцээтэй байдаг гэж. Тэгэхээр нөө сүмд өгөөд байгаа тэр мөнгийг одоо нөгөө бурханд мөнгө хэрэгтэй байна гэж үзэх юм бол биш л дээ. Тэгэхээр сүмд яагаад бид нар өргөл өргөдөг вэ гэхээр Библиэлд бас үндсүүд нь байгаа л та. Сайн мэдээгээр амьдрах чинь сайн мэдээгээр хол олж идэх нь зохистой гэж. Эсвэл ариун хүмүүсийн үйлчлэлд та нар хандив өрг гэж бас байдаг. Тэгэхээр нөгөө яг үндэ бурхныг алдаршуулаад байгаа тэр үйлчлэлд мөнгө өргөж байгаа хэрэг. Тэр сүм бол олон итгэгч нарт ингээд тэг Библийн боловсрал олгож байгаа. Тэгээ тэр хүмүүст тогтмол одоо орлого тэг бизнес одоо тийм юм байхгүй учраас тэр хүмүүст одоо адаглаад тог захилгааны мөнгө төлөх тэг ирсэн хүмүүст өгөх хоол унд усны мөнгө тэр зүйлүүдийг одоо тэр 11-ээс авч байгаа. Тэгэхээр ер нь бол тэр өгж байгаа хүн бурханд өгж байгаа боловч одоо авж байгаа Библиэлд одоо ингэж байгаа. Би бол ертөнцийг бүтээгч бурхан тий. Та нар одоо надад ямар өргөө барьж өгч чадах юм? Ямар байшин барьж өгч чадах юм? Тэгэхээр бурхан өөрөө бурханд яг тэр мөнгө хэрэггүй. Биднээс өгж байгаа тэр өгж байгаа нь болохоор яг Библиэлд ингэж байгаа. Хармаар бүг. Тэгээ харамгүйгээр өг. Яг өөрийнхөө хүсэж байгаагаар өг. Харамлж өгж байгаа бол тэр чинь одоо биш. Тэгээ өгөөмрөөр өгчт нь өгөөмрөөр буцаагаад хариу ирдэг гэж. Тэгэхээр нөгөө тэр өгж байгаа процесс бол заавалчгүй сүмд байх гэх албагүй. Одоо магадгүй хэдийн итгэгчнэр хэлээд ядуусыг хооллож байгаа тэр ажилд та өгж болно. Эсвэл зүгээр хэдийн итгэгчнэр одоо тэр бурхны талаар ярьж байгаа тэр ажилд та бас өгж болно. Тэгэхээр бас Есүс ингэж хэлсэн байна. Эцсийн одон дээр шүүлтийн өдөртөө та нар намайг хувцалсан учраас намайг одоо хоолгүй байхад хооллолсон учраас тэгээ шоронд байхад эргэсэн учраас танихгүй хүн байхад оруулсан учраас би та нарыг буцаагаад одоо ингэ нэг тэцгийн юм шагнаж байна шагналаа авцаа эзнийхээ амралтанд ор гэж тэгвэл хүмүүс гайхна гэж байгаа байхгүй юу бид нар таны хизээ яаж хоолсон юм бэ яаж хувцалсан юм бэ гэж тэгнэ гэж байгаа байхгүй тэнгүүд Иесус Христ хэрвээ энэ ахын дүүсээс хэн хамгийн дороог нь хоолгүй байхад хооллож хувцгүй байхад хувцлан намайг хувцлантай адилхан гэж байгаа байхгүй тэгэхээр энэ өргөл нь заавалчгүй одоо яг тэр сүмд нэгдүгürt заавал хүчээр одоо өг гэж шаарддаггүй. Өх нь бол ер нь сайн гэж үздэг. Гэхдээ тэр сүмийн пасторууд нь магадгүй амар шуналтай ч юм уу эсвэл хувьдаа ашиглаад идэг бол тийм одоо ялзарлууд байж магадгүй. Түүхэнд Христийн одоо итгэлийн түүхэнд сүмүүд ингэж ялзарсан тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр тэр өгж байгаа өргөл нь яг ямар нэг бизнес юм биш ээ. Бурханд өргөж байгаа тийм одоо хэлбэр гэж итгэж өргөдөг л тоо. Тэгэхээр одоо баймаа Библи хэллээ, Библи дээр инглээ тэглээ гэдэг. Гэхдээ Библийг одоо шууд утгаар нь унших хэрэгтэй. Исая номон дээр ингэж байдаг. Иесус Христийн талаар зөвгөнж байгаа юм л да. Тэр нэгэн зам ирнэ. Түүгээр дамжигч тэнэгэн ч гэсэн мөхөхгүй гэж. Тэгэхээр нөгөө Библийн үг нь өөрөө бүх хүнд ойлгомжтой хэлээр бичигдсэн байдаг. Одоо би бол өөрийгөө одоо тэр тэнэгэн гэж үзэж байна. Одоо тий би надад одоо Библийн тал дээр эзэмшсэн мэрэгжлийн зэрэг байхгүй байна. Теологийн зэрэг байхгүй байна. Гэхдээ яг тэгэхээр теологч хүмүүс бол илүү тийм нөгөө хүмүүс ойлгоогүй хэсгийг илүү сайн ойлгуулж тайлбарлахдаа бол аюу сайн байдаг. Тэр төлөө одоо мэдлэг сайд. Гэхдээ яг үндсэн мессеж бол над шиг хүмүүст ч гэсэн ойлгомжтой байна. Тэгэхээр Библи бол шууд утгаараа зүйлүүд бас их байгаа. Шуудын одоо ингээд шашин шүтлээ. Одоо Монгол хүн гэж байна шүү дээ. Сэтгэл зүйн ондоо, амьдрал ахуйн өөр.
Энэ Христ итгэхээр Монгол хүн байхаа болох уу? Би бол одоо өөрийгөө монгол хүн гэж бодож байна. Тэгээ Христ итгэснээс хойш би энэ улс орондоо илүү хайртай, дүрм журмыг илүү хүндэлдэг, хүмүүсийн амьдралыг илүү хүндэлдэг ийм монгол хүн болсон гэж бодож байна. Илүү ёс зүй сайтай болсон гэж бодож байна. Төгс ёс зүйн загвар гэж бол би өөрийгөө хэлээгүй шүү. Өмнөхөөсөө илүү сайжирсан гэж бодож байна. Чи хэр шоуддаг вэ? Итгэж болсноос хойш ер нь шоудсангүй. Тэгтээ хүн баяр яасан хөвжилтгөөс татгалзах ёстой. Татгалзах ёсгүй. Согтуурч одоо тий согтсондоо элдв янз юм хийх тэр зүйлүүд бол буруу. Баяр баясал бол бурхны одоо сүнсний үр жимсүүдийн нэг. Тэгэхээр одоо ах дүүсийн хурим найр тэдгэр зүйлүүд дээр сайхан очиж болно. Согтуурна гэдэг бол одоо библийн эсрэг байгаа юм л да. Танаа Иесус чинь байн л нөгөө дагалдагчнаа дагуулаад даар суугаа явдаг юм билээ. Тэ. Тэр талаар. Тэгэхээр одоо европчууд Христ итгэлийн тал дээр одоо маш одоо залгамжилж ирсэн хүмүүс шүү дээ. Гэтэл европчууд одоо өдрийн цайнд пим уугаал идэг. Итгэж хүмүүс ч гэсэн. Тийм. Тэгэхээр согтуурах гэж одоо Библиэлд ирж байгаа. Согтуурагчд Тэнгэрийн хаанчлалд багтахгүй. Тэгэхээр нөгөө согтох нь өөрөө нүгэл биш боловч согтуудаа хүн чи элдв янзын нүгэлд бэлэн болж идэг. Тэгэхээр нөгөө уух юм бол эсрэг байдаг. Библиэлд бол нөгөө эзний ариун зоог гэдэг зүйлийн талаар байгаа. Тэгэхээр тэн дээр бол дарс уун. Тэгээд хэрэглэндээ бас хүн яг дарс хэрэгжилж болно л доо. Согтуурна гэдэг чи одоо согтуураад нөгөө нарийн цэнгийн нэг хурим найр юм биш. Тэгээ бүр ингээд нарийн цэнгээ цаашлага яаж нөгөө хүүхэн шуухан бодогдоод те. Энэ зүйлүүд юм бол эсрэг байгаа юм л та. Мансууралтай ойрхон болчих болтгой гэсэн үг үү те. Тийм одоо согтуур би одоо ингэж бодд юм л та. Заримдаа бас нэг одоо уулаа гэж бодъё л та. Уумар санагдсан шүү дээ. Одоо би ч өмнө ингээд пим айгуу тийм их хэрэгэлдэг байсан. Зөвөр ингээд тоглолт дуусаад хэдэн зааны ганц нэг бөглөө мултлах уу гээл тэгэл бүгдээрээ нэг пив уугаалсан. Уусны дараа 2 болон 3 болон 3 болсноос хойш бол ер нь тэгээд шал өөр хүн болчдөг. Тэгээд одоо би ингээд бурханд ингээд залбираад хэцүү байх үедээ пив уугаад жоохон ингээд гоё сэтгэлээ гоё болгочоо залбирыг гэхээр тэр яг бадрал мөн үү гэж бодогдоод байдаг байхгүй. Согтсон би ч одоо өөр хүн болоод эхэллээ шүү дээ оюун санаа нь. Тэгэхээр нэгдүгээр тэр хоёрдугаард би яг тайвширлаа зөвхөн бурхнаас л авахыг хүсдэг. Миний тайвширл ерөөсөө тамхи байх хэрэггүй, арх байх хэрэггүй. Намайг тайвширлах чинь зөвхөн бурхан байх дээр би ингэж өөрийгөө сургая гэж боддог. Гэхдээ энийг бол би энэ бол одоо миний одоо яг итгэж байныхаа одоо баримтлагдаг зарчим. Одоо ямар нэг хүн тулгаж байгаагүй гэсэн. Тэгээд 3-4 жилийн өмнө л яг нэг дахиж нэг удаа би зүгээр яг комеди тараад пи ууж найзуудтайгаа тамхи татаж байж яснаа зүгээр гэртээ ирэл яг тамхины үнээр надад зүгээр нэг таалагдгүй хэлсэн л та угаасаа. Тэгээд нэг удаа би зүгээр залбирж байхдаа за бурхан минь би дахиж пи уухгүй тамхи татахгүй гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш тэгээд уугаагүй л явж байгаа л та. Гэтэ яг тэгээд энийг ч гэсэн алдаж магадгүй хүн учраас тэгтэл одоо тэг 3 жил тангаралцсан учраас хэлцсэн учраас тэг үг хэлцсэн учраас тэрэндээ тэгэл татахгүй л байдаг. Пим ингээл хаяа комеди клуб орохоор ингээл өрцсөн байж байгаа шүү дээ. Хата тэрнээс нэг ингээл хэлчих гэхээр нөгөө үг санаанд ороод тэгэл болдог л байсан. Тэгээ чи над ярианаас чинь үйлчлүүлээд те би өмнөх амьдралынхаа тэр маягийг орох хэрэгтэй юм болов. Би дотн найзлаас найз нөхөдтэй тэр амьдралынхаа хэв маягийг бас хайнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх чөлөөг алдаад байгаа юм шүү. Би бол эрх чөлөөг алддаг гэж бодохгүй байна. Гэхдээ юу ингэн одоо сүмд очлаа гэж бод. Тэгсэн чинь сүмд нэг их чинь 10 жил итгэсэн их чихаа үгийг дагараа. Ингэж бити ингэрээ бити тэгэрээ гэдэвэл энэ бол нэг одоо хүний жинхэнэ яг дүрм журамд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг жинхэнэ Иесус Христийн хэлснээр бол юм байна. Хин за би Иесус Библиэс дандаа ишлээд байгаа шалтгаан нь Христийн шашныг өмгөөлж байгаа учраас Христийн шашны үгээр одоо яг үндсэн номлолоор ярих нь зөв шүү. За тэгэхээр зүдий зүдрэгсэд хин зүдий зүдрэгсэд байна. Тэр над дээр ир. Та нар сүнсэндээ амралтыг олно. Учир нь ачаа минь хөнгөн, буулга минь аятай гэж байгаа. Буулга гэдэг бол одоо нөгөө ийм одоо нуруунд дээр үүрдэг, ачаа үүрдэг юм шүү дээ. Тэгэхээр амархан гэж. Тэнгүүд зарим сүмүүд үнэхээр нөгөө хүмүүсийг ядраасан байдаг. Дүрм журам тий. Маш их тийм нөгөө ачаа үүрүүлж зовоосон байдаг. Тэнгүүд хин нүглээсээ эргэх репент гэдэг ойлголт байгаа даа. Тэгэхээр энэ нүглээсээ эргэнэ гэдэг чинь өөрийн сонголт байхгүй. Тэгэхээр хин нэгэнд харагдах гэж өөрөө хүсэхгүй байгаа нэг тэрийг дааж байгаа бол яг үүндээ зүгээр л гаднаа тэрж байгаа гэсэн үг. Тэр сүмийн таныг шаардаад байгаа 10 жилийн их чинь ажиллаж гисэн талаар болсон гэсэн үг байхгүй. Тэр их ч гэсэн юм тэгээд байх шаардлагагүй. Иесус Христ хэлсэн байгаа. Өөрийн нүдэндх дүнзийг авчаад өрөөлийн нүдэндх өргөсийг аваарай. Тэгвэл өөрийн нүдэндх дүнзээ авчвал чи ах トゥ угийнхын нүдэндх өргөсийг авахдаа илүү сайн харна штэ гэж. Тэгэхээр нөгөө бидний
одоо сүм дотор нэг нэгээ ингээд шаардаад байгааг одоо манай одоо ахаа битгаар дөрөв яаж шоолол фарисеучуд яг Есүсийн дайснууд бол те Есүсийг дайсгэнж одоо хорлж исэн тэр хүмүүс бол яг нөгөө хоёр нүртнүүд өөрөө яг тэрийгэ даагдгүй өрнө хүмүүст шаарддаг тэр хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр сүм дотор уг нь бол тийм байх ёсгүй. Гэхдээ хүмүүс тэгж байгааг бас тэгжиж магадгүй л те. За миний хувьд бол би бол Христ итгэснээр жинхэнэ эрх чөлөөтэй болсон гэж боддог. Би ухаа болсон байна. Өнгөц эмгтэж одоо эмгтүүнтэй өнгөц харилцаанд орохоо болсон байна. Нэг хүнтэй гэрлээ тэрнтэйгээ одоо үнэнч байсан байна. Эдгээр нь бол надад жинхэнэ эрх чөлөө болсон байна. Яагаад гэвэл би нөгөө өөр эмгтэжүүдийг хүсэж тачаадах тэр хүлээснээс нэгдүгээрт чөлөөлөгдсөн байна. Би пи ууж иж тэг гой болдог гэсэн хүлээснээс чөлөөлөгдсөн байна. Би бас хүмүүст намайг юу гэж бодож хол гэдгээс айха болцсон байна. Тэр хүлээс чи амар хүлээс Виктор Франкл өгөө те. Хин намайг юу гэж бодох бол гэдэг бол энэ дэлхий дээр хамгийн амар шорон гэдэг. Тэрнээс чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр ийм олон ийм хүлээснээс бол би өөрийгөө чөлөөлөгдсөн гэж боддог. Тэгээ гэр бүлдээ үнэнч байхыг хүмүүс хүлээс гэж яриа боддгоо гэж бодож байна. Тэнгүүд одоо нэг стрип клуб аягүй их болцсон шүү дээ. Тэнгүүд одоо намайг одоо давмгаалах тэр хүч стрип клубт байхгүй байхгүй. Хэрвээ нэг эмэгтэйг би крашлдаг байлаа гэж бодоо их нэртэйгээ. Есүс хэлсэн шүү дээ. Харах төдийд чи зүрхэндээ түнтэй зачаа. Одоо тачаатай харах төдийд түнтэй завхаарсантай адилхан нүгэлтэй гэж. Тэгэхээр энэ зарчмыг би дагдаг учраас би нэг эмэгтэй крашлдаг байлаа гэж бодъё. Магадгүй нэг газар ажилладаг байлаа гэж бодъё. Тэнгүүд нөгөө крашлдаг хүн чинь нөгөө эмэгтэйг хаажууд ингээл тэнийг үл гаргаал, таалагдгаал, тэ гачангач юмгээл тэр чинь амар өрөвдөлтөй зовлон байхгүй юу? Их нэртэй хүн байжж тэг өөр хүүхэн харангуутаа тэг нэг нохонууд ингээд нэг сүлээ ингээд шаргуулаад нэг эмэгтэй нохоо дагаа явж идэв шүү дээ. Яг тийм болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг итгэж байхасаа ч өмнө юу н ойлгодог байсан. Яг хин нэгэн эмэгтэйг би крашилж араас нь гүн гэдэг бол тэр эмэгтэйд надад захирах хүчийг өгж байгаатай адилхан гэдэг. Тэгэхээр бурханд итгэдэг байхын давуу тал нь өөр хүн намайг тэгж захирах эрх мэдэл байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд Есүст чи итгэчихээр асуудал тэгээд арилчих юм. Ямар асуудал? Аль асуудал? Амьдралын асуудал. За жишээлбэл ямар нэгэн одоо маш өөр зүйлтэй байна. Тэгвэл Есүст чи итгэе. Тэр арилчих уу? За өөр зээл бол одоо яг арилна гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ одоо Есүс ингэж байгаа. Итгэлийн дагуу та нарт өгөгдөг. Тэгэхээр үнэхээр яг энэ үр зээл санхүүгийн асуудлууд ер нь Христийн шашны хамгийн одоо гол мессеж бол сүнс аврагдаж, тамаас аврагдаж, бурхантай буцаад нэгдэж байгаа хамт байж байгаа хэлбэр гэж. Тэгэхээр энэ л хамгийн гол мессеж нь. Зарим одоо хүмүүсийн итгэж байгаагаар бол одоо үнэ алдартнууд чинь ядуу байх ёстой гэж итгэдэг. Зарим одоо Чойонгийн ч юм уу те айгу мундаг солонгосын пастор гэдэг. Тэр хүний итгэж байгаагаар бол тэр хөлсөө өрсгөж мөнгө олох ёстой гэдэг хараал Христийн загалмаа дээр бас хамт тайлагдсан юм аа. Бурхны өгсөн тэр хараал, Адамд өгсөн хараал тэр үед хамт тайлагдсан гэж итгэдэг. Нөгөө Жорж Мюллер гэд миний яриад байдаг хүн бол үнэхээр ингээд маш олон хүүхдийг тэжээхдээ санхүүгийн тал дээр зөвхөн бурхнаас ингээд зээлээд, бурхнаас гуугаад тэр хэрэгцээнд хангагдчихсан талаар тэмдэглэлүүд байгаа. Жорж Мюллерийн талаар судлаад үзээрэй. Тэгээ мань хүн болохоор яах гэж тэр асамжийн газрыг хийсэн гэсэн чинь зүгээр л залбирал биелүүлдэг бурхан өнөө цагт байдгийг хүмүүст харуулахын тулд гэж. Залбирал болгоно тэмдэглэл бичээд хариулт нь хизээ ирсэн талаар тэмдэглэл бичсэн байна. Тэгээ энэ тэмдэглэлд нь Чарльз Спurgeon гэх мэт түүхэн хүмүүс бас оролцсон. Түүхэн хүмүүс бас өөрсдөө тэрийг нөгөө талаас гэрчилж бичсэн тохиолдлууд байгаа. Тэгэхээр үнэхээр ингээд санхүүгийн асуудлаа шийдсэн итгэгчнэр байна. Үнэхээр ядуу байх ёстой гэж итгээд тэрэндээ байдаг итгэгчнэр бас байна. Тэгэхээр итгэлийн дагуу чамд өгдөг гэсэн Есүс Христийн дагуу бас ийм үг ба. Үннийг мэдгээд үнэн чамайг чөлөөлнө гэдэг. Үннийг мэдэх үед мэдэхгүй бол чөлөөлөгдөхгүй байгаад гэж болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө Библийг гүнзгий ухаад ахаар ийм гүнзгий эрдэнсүүд байж идэг. Тэгэхээр санхүүгийн асуудлууд ч хүрсэн гэсэн чөлөөлөгдөх боломжтой. Чойонгийн ярьснаар бол ингэж яриад байгаа. Яг тэр ядуурлын сэтгэлгээ, ядуурлын хараал гэж байд юм байна. Энэ зүйлийг ойлгож зааж эхлэхээр юу болдог вэхээр ядуу ингээд ядуусын хоролт сүм байгуулад 3 жилийн дараа ихэд ядуу хүн хайгаад болтдгоо байсан гэж. Тэгээ Samsung-ийн одоо ерөнхийлөгчтэй тухайн үеийн ерөнхийлөгчийн хүртэл одоо Чойонгийн сүмийн гишүүдийнх нь нэг. Тэгээ яг тэр Чойонгийн заасны дагуу тэгээ тухайн үед одоо Солонгосын утасны хэдхэн 10 хэдхэн хувийг илүү Samsung хангадаг байсан гинэ. Тэнгүүд тэнцэж нөгөө Motorola энэ төр айгүй хүчээ авцсан байсан гэж байхгүй Солонгост. Тэнгүүд яг тэр Чойонгийн зааснаар нөгөө яг тэр ядуурлын сэтгэлгээг байхгүй болгоод те яг ингээд ийм гоё үржлийн тэр одоо те бурхны өгж байгаа вишнийг ингэж хүлээж аваад ингэж төсөөлдөг байсан гэж аахгүй тэр хүн дэлхийд даяар ингээд Samsung-ийн утас зардаг болох юмсан гэд ингээд боддог байсан гэж Солонгосын 10% хангаж чадахгүй байх та. Тэгвэл яг өнөөдөр яг Samsung ямар байгааг бид нар мэдчихэж байна те хамгийн том одоо 3-1 байх шүү дээ тийм ээ.
Тэгвэл бурхан хүнтэй яаж харьцдаг? Энэ бол зүгээр яг бодтой юм зүйл юм уу? Эсвэл дотоод мэдрэмжийн асуудал юм уу? Яаж бурхан надтай бодтой харьцахыг би баталгаатай харах вэ? Бурхан ч биднээс харагддаггүй шүү дээ. Гоё асуулт байна. Та дэлгэрүүлвэл яг ямар жишээ нэр? Одоо жишээлбэл хорвоогоор дүүрэн яран юмноо зөндөө болж юм. Хүүхд хүчээр хийлүүлж юм. Энд дээр бурхан чи яа гэдэг нүдэ анчаад байдаг юм яа. За хоёр асуулт болчихвол боллоо те. За алинаас нь эхлэв. За ямар ч гэсэн бурханыг сонсох баталгаатай арга бол минийхэр бол Библи бол мөн. Библийг хүмүүс маш их одоо харддаг. Би бас харддаг байсан. Тэгэхээр яг нөгөө бурхан сайн гэдэг яг логикоор итгэж байгаа бол Библийг бурхан аюулгүй хүн төрлөختөнд яг хэрэгтэй мессеж өгсөн гэж итгэдэг. За археологийн баримт ярих юм бол угаасаа энийг итгэж биш хүмүүс од мөндөр сувг дээр бас яг нөгөө Библийн одоо тэр археологийн олдвороор нотлогдсон талаар одоо бас сүнсэн тэнгисийн мөксөн тэнгисийн бичээсүүдийн талаар бас гаргасан байна. Тэгэхээр яг түүхэн археологийн талаас бол Библи бас ямар ч маргаангүй эртнээс өвлөгдсөн ном мөн голоор нь ямар ч эдит ороогүй. Тэгээ 40 өөр зохиолчийн хэрнээ үндсэн санаа нь яг нэгэн юм шиг нэгэн хүний найруулсан шиг зангидагдсан тийм байдаг. 40 өөр одоо хэдэн мянган жилийн турш 40 өөр хүний. Тэгэхээр Библи бол маргаангүй гэж боддог. Хоёрдугаар нөгөө залбираад иш үзүүлэх гэж бурхнаас сонсдог гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээ үнэхээр иш үзүүлэхийг хүснэ тэмүүлэл гэж байдаг. Тэгэхээр бурхнаас сонсох гэж бүх хүн итгэгчнэр болгон хичээх ёстой. Энийг бол хүмүүс жоохон орхигдуулсан байна гэж би хараад байгаа. Иш үзүүлэг болгоныг шалга гэж байгаа бас. Тэгэхээр нөгөө би бурхнаас ингэж сонслоо гэд хүн болгоо яриад байл амар замраагүй байдал үүснэ. Тэгэхээр тэрийг яг үнэн байна уу? Үнэхээр биелж гинүү гэдгийг олон удаа шалгаж үзээд тэгэнгүүт одоо за би ингэж сонсоход буруудаад байсан, ингэж сонсоход зөв байсан гих мэтэр ингэж нөгөө иш үзүүлэхийг хүснэ тэмүүлэх процесс бас тэнд явагдаад байгаа. За тэгэхээр бурхнаас сонсно гэдэг бол одоо тийм зүйл байна. Би тэгтээ бас хүмүүст бас нэг гой зөвлөгөө өгдөг. Үнэхээр сонсоод байгаад эргэлзэж бол бурхан минь миний амьдралд ийм дохио өгөөч гэдэг зүйлийг одоо залбираарай гэж зөвлөдөг. Жишээ нь одоо нэг хүн тэгээ би энэ залуутай суухан зөв үү буруу юу? Тэнгүүд би одоо зөвч биш шүү дээ. Тэнгүүд зөв байсан үнийг буруу гэд хэлчихвэл яах вэ? Буруу байсан үнийг зөв гэд хэлчихвэл яах вэ? Тэ амьдралаар нь тоглолцлоо шүү дээ. Тэгэхээр би бол яг ийм залбирлыг хэрэв бурхан минь энэ хүн зөв болвол цаашаа та тэмдгүүдийг өгөөч, замуудыг нээж өгөөч. Хэрвээ буруу болвол та бүх замуудыг хааж өгөөч гэсэн ийм залбирал заасан. 2-3 хүн дээр хоёр дээр нь лав. Ямар ч байсан буцаагаад надад яг юу болсон талаар хариу хэлсэн. Нэгэн дээр нэг хамт ажилладаг байсан хүн дээр эргэлзэжсэн чинь тэр хүн гинт ажлаас халагдахаар болоод тэгснэ дараа 7 хоногт дахиад харилцаа амар муудаад сүүлдээ бүр дургуй мург болчихсон явжсэн. 3-7 хоногийн дотор. Бас нэг хүн болохоор яг тэр буруу гих тэмдгийг яг харсан гэж байгаа. Яг тэг залбираал маргааш нь гэлөө нөгөөдөр нь гэлөө шууд нөгөө хүнийх нь нөгөө өөр хүнтэй одоо харьцажсэн тэр юм нь илчлэгдээл гадаа нь байжгаад харагдсан ч гэлөө тийм юм болол ингэждэг. Тэгэхээр би бол яг нөгөө өөрийнхөө сонсох дээр эргэлзээд байгаа бол амьдралд маань та ийм зүйл өгөөч гэж одоо гүөхийг одоо зөвлөдөг. Тэгээд энийг хүмүүс яг бурхныг сорж ийн морж ийн гэж битээ бодоор зүгээр л бурхан биднийг нэг гуйхад арыг даадаг тусалдаг бурхан байхгүй. Тэгэхээр юус ийм тусламж хэрэгтэй үед бол хамаагүй тусламж гуйх хэрэгтэй. Нөгөө тэгээд намайг аврах нь гэдэг энэ барилга дээрээс үсэрж байгаа хэрэг биш шүү дээ энэ чинь. Түрүүн өөрөө нэлээд гаж урсгал гэж хэлсэн тийм. Яагаад тэгвэл өөрөө юм Христ урсгал гарч ирдэг яг ойлгомжтой болоод байна. Гаж урсгал яаж гардаг? Алига гаж гэдэг. Нөгөө гаж гэдэг байгаа урсгалууд чинь та нарыг гаж гэж суулж байгаа. Ялгаа юу вэ? Гоё асуулт байна. Тэгэхээр Библи бол нэгэн Библи. Одоо протестантуудын одоо үндсэн итгэл бол ганцхан одоо Библиэр ганцхан итгэлээр ганцхан одоо тэг нэгүслэлэр гэдэг юм зарчимтай. Тэгэхээр яг энэ Библиэс үндсэнд нь гажаагүй үндсэн санаа нь бол яг ингэ байж байгаа үед бол гаж урсгал биш болчихж байгаа. Яг Библийн үндсэн санаатай зөрөлдөд эхлэхээр одоо Есүсийг бурхан биш эсэгтэр яриад эхлэхээр Есүсийг бурхан биш гэх юм бол мормнууд бурхан биш гэдэг. Яховагийн гэрчүүд дахиад ирцэн байж байгаа гэж яриад байгаа. Төгсөвчд бурханы сүм дахиад ирцэн байдаг гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө ийм байдлаар ингээд өөрөөр тайлбарлаад байгаа. Есүс гаж урсгалууд ер нь яг миний анзаарсан хоёр одоо яг тод тэмдэг бол нэг бол Есүс бурхан биш гэж үздэг. Эсвэл Есүс дахиад ирцэн энд байна тэнд байна гэсэн тийм юмтай байдаг. Тэгэд бурхан биш гэх юм бол исламын шашинд ч гэсэн Есүсийг айгүй мундаг маш өндрөөр ярьдаг. Бурхан биш гэж үзвэл. Еврейчүүд ч гэсэн одоо Христ итгэгч нарыг хараад зүгтдэг еврейчүүд ч гэсэн тэр бол нэг улс төрийн эргэлт хийх гэсэн нөхөр байсан юм аа гэж баханд оромжилж марамжилдаг.
Буддизмд далаа ламч гэсэн энэ бол бодисдва байгаад гэгэрсэн одоо хэрнээ хүндрэлтний гэгэрүүлэхээр үлдсэн нэг юм аа гэх мэтэр ингээ ярьдаг. Тэгэхээр Христ итгэгчдийн ерөөсөө яг энэ 2 тэрбум гаруй хүний ялгаа нь бол Есүсийг бурхан өөрөө хүний дүрээр ирсэн гэдэгт итгэж байгаа л Христийн шашин. А бусд нь бол магадгүй исламын шашин, мормонизм, тэгээ эсвэл еврейчүүдийн бодолтой адилхан байж болно. Тэгэхээр яг бурхан гэж үзэж байгаа нь Христ итгэл байгаад байгаа. Замаа хохирогсон хүнээс би өшөө авдаг. Тэгээд Библиэр уурчил үнэхээр тийм шодроо ёстой зөрчилддөг зүйл юм. Библиэр ингэж байдаг. Та нар бусдыг хэмждэг хэмжээсээрээ өөрсдөө шүүгднэ гэж байдаг. Тэгэхээр нэгэн гой зүрлэл байгаа юм л да. Нэг баян хүн нэг боолыгоо уучлсан байна. Тэр нь маш их юм өөрт нь өрттэй. Тэг яг мөнгө өрийн тооцох юм бол одоо нэлээд тийм өндөр үнэтэй яг юм одоо хаус авах. Тэг нэлээд харш авах тийм мөнгө юм шиг байна. Тэгэхээр тэр боол бол төлж чадахгүй. Тэгсэн чинь эзэн нь энийг барьж хор ихнэр хүүхдийн зараад миний өрийг төлүүлж ав. Тэгээ төрийг төлтөлн шоронд нь хатаа гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдг нь уучлалтгүйгаад таны мөнгийг би заавал төлж өгнө бити ингэж тэгээ гуугаадсан чинь нөгөө нь өрөвдөд за хөрхийг өршөөё би өрөө чи өршөөё. Өрөө төлөх хэрэггүй гэд өршөөж. Тэгсэн чинь нөгөө хүн гарч яваад гудамжинд нэг найзтайгаа таарсан ба. Тэгээ нөгөө найз нь өөрт нь өртөө байсан ба. Тэгсэн чинь нөгөө боолчтай гарч яваад тэгсэн чинь нөгөө өр нь болохоор нэг өдрийн цалин юм шиг Германы мөнгөрхүүл мөнгө байсан. Тэгээ тэрийг нэхэд тэгээд энийг чи яг одоо төл энэ Есүсийн ярьсан зүйл шүү. Яг одоо төлгээд боогоод хоолойг нь боогоод багалзуурдаж байгаа. Тэгээд нөгөөх нь ингээд би дараа нь төлнө заавал төлнө гэсэн чинь энийг шоронд хаяулгээд тэгээд цагдаад авчиад бариулаад өгчөж байгаа талаар зөвлөл байдаг. Тэнгүүд энэ зөвлөл нь юу гэхээр бид нэр одоо жишээ нь би өмнөх амьдралдаа одоо өнгөрсөн амьдралдаа маш их нүгэл үлдсэн байдаг. Тэр нүглүүдээ бид нэр мэддэггүй. Сэтгэл дотроо бид нэр хин нэг үзэн ядахад л одоо ах トゥ угээ мунхаг гэж харахад л эсвэл өөр нэг эмэгтэйг харан тачаадахад л эдгээр нүгэл болчиход байдаг. Тэгвэл бидний нүгэл өөрсдөө тэр яг боолын тэр нүгэл шиг хизээж төлж дуусахааргүй тийм их өртөө байхгүй бид нэр. Тэгвэл бурхан тэр болгоныг хилтрүүлж байгаа. Тэгсэн чинь тэр зөвлөл дээр яасан гэхээр нөө бусад боолууд хараад дараг эзэнд нь очиод хэлсэн чинь эзэнд огширж байгаа байхгүй тий. Чи тэр би чамайг уучлсны адилаар чи бас тэр найзгаа уучлах хэрэгтэй байсан юм шүү. Тэгээ өөдгөө мө боол. Тэгээд буцаагаад шийтгэлтэн тавьчихж байгаа. Тэгэхээр үүнтэй адилхан бид нэр өөрсдөө нөгөө маш их нүгэлтэй гэдгийг ойлгохоор хүмүүсийг уучлахад их амархан болдог. Тэнгүүд магадгүй тэгээ хин нэг ингээд намайг янз бүрийн үгээр хэлэхэд одоо жишээ нь та нарын бурхан чаа ингээл гэл одоо ярьсны төлөө ингээл бахан хүмүүст яадаг л. Тэнгүүд би өөрөө бодож байх. Би өөрөө бас өмнө ингээд бурханыг айгуу тий альч замаар явсан болно. Есүс чинь зүгээр нэг юм хүн байсан будтай адилхан байлаа ингээл ярьдаг л байсан шүү дээ. Тэгэхээр би одоо тэр хүмүүсийг ингээл та нар нүгэлүүлдэж байна. Шүүгэлт нь угаасаа минийх биш байхгүй юу? Бас нэгэн зүрлэл байгаа. Шүүгчнэр нь бид нар биш. Есүс Христ ингэж байгаа. Нэг удаа Есүсийг нэг хүмүүс бүдрүүлэх гээд фарисеучуудыг шашны мэндагт бүдрүүлэх гээд байж. Тэгээ Есүсийг сүм заагаад ичгт нь ирээд нэг завхаарж байгаад буюу нөхрөө араар тавьж байгаа баригдсан эмэгтэйг авчираад Мосегийн хуулиар бол энэ эмэгтэйрөө чулуу шидэж алах хэрэгтэй. Та юу гэмээр вэ гэж байгаа юм. Тэгээ энэ асуулт нь яаж байгаа гэхээр чулуу шидэх юм бол Есүсийн нөгөө инэрл хайр уучлалын юг эсэргүүцүүлээд хүмүүсийн өмнө чулуу шидүүлж харуулах гэдэг хүмүүс ир. Эсрэгээрээ чулуу битгий шидэх юм бол та өөрөө бурхнаас ирсэн бол яагаад Мосегийн хуулийг зөрчинэ гэж. Мосе бурхнаас буруу сонсч ирсэн юм уу гэсэн асуудал үүсэх гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт Есүс Христэнд яасан бэ гэхээр газар ингээд хуруугаараа зураас бичээ суужсан. Тэгсэн чинь хүмүүс шавдуулаад харин Есүс босоод ингэж хэлж байгаа байхгүй. Та нарын дундаас хэн нүгэлгүй нь ихний чулууг шид гэсэн баг. Тэнгүүд эндээс хамгийн хөгшнөөсөө эхлээд одоо хэдийгээр тэд нэр одоо шашны хоёр нүртнүүд ч гэсэн нүгэлтэй гэдгийг бүгд ухаарах хэмжээний даруй байж л тэ. Тэгээд эхнээсээ чулуугаа хайж явсаар хагаад ганцхан Есүс Христ үлдсэн баг. Бүх талаар бидний шиг соригдсон мөртлөө нүгэлгүй байсан гэдэг тэ. Тэнгүүд Есүс Христ тэр эмэгтэйг чамайг ялж ирсэн хүмүүс байхгүй явцсан уу? Тэгээ би ч гэсэн чамайг яллахгүй. Тэг яв дахиж нүгэл бүүвэлд. Тэр завхаарсны зөвтгөж байгаа юм биш. Дахиж нүгэл бүүвэлд. Тэгэхээр эндээс бид нар яг юуг харж болох вэ? Бид нар өөрсдөө нөө ял гүйцэтгэгч гэж бодоод байдаг. Тэгэхэд ял гүйцэтгэж явахдаа бид нар нүгэлтэн болчиход байдаг. Анхаа над руу дайрс үг хэллээ гэж бодъё. Би буцаагаад анхааг тэ буландж агаад нэг шанаадлаа гэхэд би өөр дөр гим хураагаад байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр шийтгэлийг бурхны өгөөд байгаа зүйл нь бурхны уур хилэнд зай гаргах. Бид нэр ингээд буцаагаад шийтгэчихээр хоёр муудалцж байгаа хүүхдээ хэнийг нь аав нь өмгөөлөх юм. Тэгэхээр нөө гимгүү байж байгаа тохирж байгааг бол бурхан хамгаалж идэг. Тэгэхээр бурхны уур хилэнд зай гаргаад тэр хүнийг өрөөгөөд сэтгэлээсээ бүрэн сайхан чөлөөлөд явуулах хэрэгтэй.
Үзэн ядаад байгаа үед бол ер нь өөрөө л зовд юм дөө. Энийг бол гэхдээ ганц Есүс хэлээгүй бас одоо философичд ч гэсэн ер нь хэлж ирсэн. Тэр үзэн ядаад байгаа хүний чи бодож явахдаа тэр хүндээ учруулж байгаа хохирлоос илүүгээр чи өөрөө хохирж идэгөө гэд. Энэ бол яг л үнэ. Бид нэр үзэн ядаж бусдыг дотроо тийхтэй ингээд шатаад хорсоод идэг байхгүй. Тэгээ магадгүй 2 сар үзэн ядлаа гэхэд 2 сарын дараа нөгөө хүнтэй яг эцэст нь тесрээд ярангууд нөгөө хүн чинь гайхаад наач тий. Яг тэгвэл би 2 сар шал өөр хуудсан дээр явцсан байхгүй. Тэр хүн чинь нөгөө дөнгөж баг юм адад омог уурлааснаа ч мэдэхгүй. 2 сар үзэн ядсан хүн чинь дотроо боголцсон байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг төрлийн бодлоо чөлөөлж байгаа бас хэрэг. Сэтгэл зүйн талаасаа ч юм сайн үлдээ. Хэний ч орж байгаагийн чараагүй, гарч байгаагийн чараагүй там девааж гэж 2-1 юм байна. Тэгвэл Христ итгэл танаа Библийн дагуу энэ зүгээр төлөв байдал юм уу? Үнэхээр бодит байдал юм. Гоё асуулт байна. Ер нь бурхнаас хол байгаа нь там болчихж байгаа. Бурхантай тэр Тэнгэрийн хаанчлалын талаар тэр Деважингийн талаар сонсох юм бол бурхантай нүрээ харалцсан. Нарсаар хэрэггүй. Бурхны яруу алдраар те гэрэлтнэ гэж. Тэгэхээр одоо бурхан гэрлэн өөрөө тэр болчихж. Тэгээ өвчин зовлон гэж байхгүй. Тэгэхээр анхнаасаа бурхны хүнийг хүн төрлөختнийг бүтээсэн талаар үзэнгүүд Адам Евэг үед хэдэн зуун жилийн нас мастай ч юм уу те өвчин зовлон гэж байгаагүй шал өөр хүмүүс байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо буцаад Деважин гэж хэлээд байгаа. Одоо тэр Kingdom of Heaven те Тэнгэрийн хаант улс гэдэг байгаа. Тэр зүйл нь бол одоо яг буцаад бурхантай хамт байгаагийн хэлбэр юм. Тэнгүүд там гэдэг бол өөрөө бурхнаас хол байгаад байгаа хэрэг. Тэгэхээр тамыг бол чөтгөрүүдэд зориулан хийсэн галтнуур гэж бас байдаг. Тэгээ Библиэлд бас нэг маш гоё үг байдаг нь хинч мөхгүй байх нь бурхны хүсэл гэж байхгүй. Тэгэхээр бурхны хүслийн дагуу бид нөгөө там дунд хүмүүсийн талаар санаа зовж чаддаг бол бурхан бүр тэр хүмүүсийн талаар бүр их санаа зовдөг. Библийн дагуу маш их байгаа. Хүмүүс яг нөгөө янз бүрийн хот дээр гал унсан нэг нь бодоод байгаа боловч Ниневе гэдэг амар хотыг те янагаар бүр ингэж хүчлэн одоо тэр хүмүүсийг одоо одоо те нүглээс нь эргүүлсэн те тэр чинүүдийг харахаар бурхан бол ерөөсө хүмүүсийг хамд унгахын эсрэг байдаг. Одоо ийм л юм л да. Би одоо өөрийнхөө хүүхдийг миний хөө би гэхдээ дүрмтэй одоо миний хүүхд 16 таа байлаа гэж бодъё л та. Гэхдээ би одоо тэр хүүхдийн амьдралын шийдрийг хүчээр нөлөөлөхгүй робот шиг ашиглахгүй гэдэг дүрмтэй. Тэр хүүхдийн сонголтыг би хүндэлдэг. Гэхдээ би тэр хүүхдэд муу муухайг одоо анхааруул сануулмараа. Тэнгүүд миний хүү багаас нь би заасан. Энэ билетийг битгий хуруугаа наагаарай. Наавал түлэгддээ шүү. Хэлээ та. Тэнгүүд тэр хүүхд өөрөө очиод хуруугаа нааж байгаа бол тэгээ бурхны буруу биш болчихж байгаа байхгүй тэр. Тэр хүүхд өөрөө сонгож байгаа. Эсвэл яг надтай л байхад аюулгүй байдаг тийм нийгэм байлаа гэж бодъё л да зомби апокалипс ч юм уу те. Яг манай бааз дотор л аюулгүй. Гараа явах юм бол зомбинд одоо идүүлдэг ч юм уу те. Тэнгүүд тэр хүн чантай таньгүй би өөрөө болно. Би бол өөрийнхөө аврал юм а гэж хэлээд магадгүй гарч яваад зомбинд одоо хазуулчлаа гэж бодъё л да. Тэнгүүд танаас боллоо гэж хэлэх юм бол би нөгөө дүрмэнд нь би одоо тэр хүний сонголтод нөлөөлөхгүй гэдэг дүрмтэй. Тэгсэр нэ маш их сануулсан. Өөрийнхөө хүүхдийг бол цовдлуулаад сануулсан, баахан итгэгч нараар ятгуулсан, бүгдийн төгшөөгөө тэр хүн өөрөө гараа явсан. Тэгэхээр эцээц тэр хүний хийсэн сонголт болчихоо. Тэгэхээр саний зөвлөлөөр ярих юм бол зүгээр аюулгүй байдал бурхантай хамт. Аюул нь бусад газар. Бурхангүй газар ерөөсөө л тэр одоо аюулууд нь байждаг. Сатаны ерөөсөө гол зорилго нь тийм. Гол нь л бурхнаас холдуулах. Таныг магтана бүр. Тэ? Таны эхлээд доошоо хийн сатан бол өөртөө итгэлгүй болно, эргэлзүүлнэ. Нэг нь тэр эргэлзүүлэхийн даваа гараад ирэх юм бол чи ёстой мундаг, чи ёстой гайхалтай магтаж өгнө. Тэгээд одоо тэгээ сүлд нь бол та бол өөрөө бурхан штэ. Чи бол өөрөө бурхан штэ. Тэгээ сатаны ер нь бүх цаг үеийн турш янз бүрийн хүмүүсээр хэлүүлсэн хамгийн гол үг нь энэ. Чи өөрөө бурхан штэ. Яагаад гэвэл бурханаас л холдуулаад бурханаас л анхаарлыг авчих юм бол сатан хүнийг яаж л бол замдаа яаж л бол яаж дэгэтчих чадна. Тэгэхээр анх Библиэлд Адам Евэг бүдрүүлэхдээ ч гэсэн яг тэгж хэлсэн байна. Энэ жимсийг идчихээ та нар нүд чинь гэдэг өөртөө бурхан шиг болноо л гэл. Буддын шашинд ингээд хэлээ мэдэхгүй төвдөр ингээд баахан маань мэдсэн цээжлдэг шин. Тийм. Библийг бүгдийн заавал мэддэг байх хэрэгтэй. Эсвэл итгэхэд хангалттай байдаг юм уу? Ямар ч үсэн эхний ээлжинд бол итгэх нь хэрэгтэй. Гэхдээ би бол Библийг одоо судлаасаа гэж хүмүүсийг хүсдэг. Унших тусам маш гүнзгий зүйлүүд ойлгогдно. Тэр дотор дүүрэн Библи их сонио. Ингээд нэг өгүүлбэр уншихад эхлээд нэг унших нэг өөр. Магадгүй дараа нь өөр 2 жилийн дараа унших нэг өөр. Магадгүй 3 дахь уншихад нэг өөр, 20 удаа уншихад нэг өөр. Ингээл маш гүн гүнзгий кодууд тайлагдаад байгаа юм шиг болно. Тэгээд одоо яг огт Библийн үг мэдэхгүй ирнэ аврагдсан хүмүүс байгаа л та. Иесуст итгэл аврагдсан хүмүүс байгаа. Тэр загалмаа дээр хамт цовдлогдож байгаад аврагдсан бол тэрний анхны жишээ. Тэр хүн ямар ч сүмд яваагүй, ямар ч өргөл өгөөгүй. Харин бүр цовдлогдох хэмжээний маш хүнд гэмт хэрэгтэн байсан байна.
Тэгсэрний Христ итгэлээр аварсан, нөгөө гэмт хэрэгтэн шоолж ирсэн. Тэгэхээр одоо библиэгүүгээр аврагдахгүй гэж бол би хэлэхгүй. Гэхдээ ямар ч байсан итэг аврагд тэгээд боломж олдвол библийг зүгээр л тэгээ эрдэнэс гэж бод тэ. Яг унших юм бол кино үзэж байгаа юм шиг маш сонирхолтой зүйлүүд байгаа. Тэгээд гол нь тэр нэг жинхэнэ хөрөнгө оруулалт та өөртөө хийж байгаа гэсэн үг. Яг тэр бурхны тэр зүйлсийг бурхны ойлголтуудыг авч байгаа нь үнэхээр гайхалтай. Шин зүйл одоо жишээлбэл хуучин зүйлийг их шахдаг штеп. За. Тэгвэл монголчууд бидний нэртээрээс боломжтой жисэн тэр зан үйл тэр ёс зүй өв соёлыг хадгалахад эрсдэл гарах уу? Мухар сүсгүүдтэй бол эсрэг байдаг. Христ итгэгч нар нэг одоо болж байгаа зүйл бол яг мухар сүсэг бол мухар сүсгээс өмнө чөлөөлөгддөг. Жишээ нь би одоо ямар өдөр үс засуулах уу гэдэг. За энийг бол яг зурхаан талаас итгэл гэж үзэж болж байна. Мухар сүсэг биш байлаа. За тэрнээс чөлөөлөгддөг. Эсвэл яг нөгөө орондоо дуулуул ээж нь өхөн гэртээ шүглүүл хоосорно гэдэг эдгээр бол яг ямар нэгэн шашны өгсөн зүйл биш байхгүй юу? Зурхаачд өгөөгүй, шарын шашнууд өгөөгүй. Энэ бол яг цэвэр мухар сүсэг. Тэгэнгүүт эдгээрийг хийх надад бол одоо ямар ч аюул байхгүй. Яг тэгвэл өмнө нь нөгөө итгэж биш байгаад ийм зүйл байт юм байл та. ертөнц айгуу тийм даалт ертөнц гэдэг айгуу тийм харанхуй юу хүчөөж магадгүй нэг тийм ертөнц байгаад байгаа. Тэгэнгүүт бурхан тэг бүхний дээд байдаг бурхан гэдэгт итгэжчингүүд бурханы тушаалаас гадуур ажилдаг тэнгэр элчнэр байхгүй. Тэнгэр элчнэр бурханы хүслийн дагуу явж байгаа. Муу өрөөс сүнсүүд гэж байж байгаа. Ингээд бодчихгод одоо тэр янз бүрийн тэг энийг ингэчүүл нэг тийм лам бурхан ирээд намайг ингэчих болов гэдэг ч юм уу. Лам бурханд одоо тийм өргөл өргөжиж би ингэх ёстой гэдэг ч юм уу. Тиймээс чөлөөлөгдөж байгаа байхгүй. Эсвэл тэ одоо орондоо дуулвал ээж маань өгчих болов гэдэг тийм байхгүй гэдгийг ойлгочих байгаа байхгүй. Тэгэхээр мухар сүсэг талаасаа бол тэмцэлтэн. Мухар сүсэг биш талаасаа бол монголчуудад харин ч адилхан гэж боддог. Жишээ нь монгол хүмүүсийн нэг гоё онцлог нь эцэг ихээ хайрлах гэдгийг сайн сургадаг. Гадаадд нөгөө эцэг ихээ асрамжийн газар аваач нь орхин тэ хүүхдээ маш их тус гаргана. Одоо Аз хүмүүсийн бас онцлог монгол хүмүүст ялангуяа эцэг ихээ хүндлэх гэдэг энэтэй Библийн зарчим нийцдэг. Бурхны 10 тушаалын эхний 4 нь бурхантай холбоотой зүйл. Дараагийн 6 нь хүнтэй холбоотой зүйл, хүмүүстэй харьцагтай. Тэгвэл энэ 6 эхлэхдээ хүн бүү завхаар гэдгээс өмнө эцэг ихээ хүндэл гэж байдаг. Тэгэхээр эцэг ихээ хүндэлнэ гэдэг бол маш чухал ийм одоо нөлөөтэй. Гэх мэтэр ингээд одоо гэр бүлдээ үнэнч байх, үр хүүхэд эхнэрээ ингэж одоо хайж орхигдуулахгүй байх. Тэгээ энэ болгон дээр бол Христ итгэл харин ч монголынхтай нийцдэг. Тэгээ өмнө нэг амар сайхан одоо ахын оршин дугаараас харах юм бол одоо манай намайг жоохон багт манай буураа ээж одоо маш одоо Христ буддын шашинтай хөндлөлтэй эрх хэрэгүүлээл гэж идэг тийм хүн байсан. Маш олон судар модар хураадаг. Тэгээ тэр хүн зүүнний сүүгчөөр нэвтрэх нь тэрнээс илүү амархан гэсэн нэг зүйлс ярьж ирснийг би санаж байна. Тэнгүүд Библи хожим судалсан чинь тэр Есүсийн ирсэн зүйл болж таарсан. Тэгэхээр бид нөгөө өөртөө түүхээ мэдэхгүйгээс болоод тэр өвөг дээдсийн тэр одоо Христ итгэж исэн тэр мэдлгүүдийг ингээд мэдэхгүй байсан юм шиг яриад байгаа боловч тэр үеэс өвлөгдсөн тэр үеэс ямар нэгэн байдлаар монголчуудын онцлогт нөлөөлсөн юмуд хүртэл байгаа. Тэгэхээр 800 жилийн өмнө их Монгол улс байгуулагдахаас өмнө тэрний өмнө бид нэр Сиамби Жужаанд Ровран хүннүү байх үед ч гэсэн за тэр зүйлүүд нөлөөлж исэн байх боломжтой гэсэн үг. За түрүүн таны бас нэг асуултыг би дутуу орхицсан. Тэр болохоор нөгөө энэ ертөнцийн дээр муу юм болоод хахад бурхан нүдэн анчт юм уу гэд тэр би бас анх боддог л байсан л да яаж тийм болоод байна те. Тэнгүүд ийм бил одоо үнэхээр хүүхдүүд өгч гин өлсгөлэн болж гин дайм болж гин энэ болгоныг бурхан зөвшөөрөд байгаа юм. Нэгдүгürt бол тэр хийгээд байгаа нь бурхан биш л те. Хоёрдугаарт яагаад үл зөвшөөрөд байгаа хийгээгүй юм байлаа гэхэд. Тэгвэл ийм баахгүй. Иесусийн хэлсэн нэг сургаал байна. Та нарын биеийг хөнөх хүмүүсээс бүү. Харин сүнсийг ч устгах чадах нэгнээс ай гэж байгаа юм. Тэгэхээр энэндээс юу харагдаж байгаа гэхээр энэ ертөнцид биднэрт одоо өвчин зовлон зүйлүүд тохиолдоод байгаадаа бид нэр бурханд гомдоод яагаад та зөвшөөрсөн юм бэ гэдэг байгаа. Гэтэл яг үнэндээ сүнслэг ертөнцид бурхан сүнсийг бат аюулгүй хамгаалдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн үндсэн гол амийг хамгаална. Энэ ертөнцөөр бол амийг хамгаалаад бусад зүйлүүд нь ингээд гимцэндээ бид нэр одоо амьд байгаа. Бид нэр одоо яг магадгүй өрөнд орчлоо. Магадгүй өнөөдөр тэ өртөд орчлоо. Жилийн дараа төлөлт дууслаа. Гэтэл би стил амьд байж байгаа. Түүнтэй адилхан энэ ертөнцид бид нэр амар зүйл тохиолдод гэж бодоод байвч сүнсийг бурхан тэнд бат хамгаалж идэг. Тэнгүүд нөгөө сатанист бүлэгмийн нэг хүн байсан нэг хүн ярилцлага өгсөн байхгүй. Нөгөө сүнсээ худалдана гэж яриад байдаг чинь худлаа тийм байдаггүй гэж байхгүй. Сатанист бүлэгмд юу хийлгдэг вэ гэхээр жижиг муу таскууд хийлгдэг гэж. Тэр Америкт байсан хүн яриа шүү. Тэнгүүд ингээл жижиг юмнууд хийлгээл байна. Тэгж байгаа сүултээ нөгөөх нь бүр ингээд том болоод нөгөө хүний амьд хүрэх тийм зүйлүүд рүү аваачиж идэг. Тэгэхээр яг сүнсийг худалдаж аавна гэхээс илүү зүгээр л нөгөө
муу зүйл рүү л ингээл явуулаад оруулчихж байгаа гэсэн үг. MS 13 гэдэг нэг өмнө ярьжсэн сатанист бүлгэнд MS 13-т орохын тулд чи гэр бүлийнхаа хин нэг алах хэрэгтэй гэж. Тэгэхээр эн чинь нөгөө ширүүн хатуу ир байх талаар биш болчихж байгаа байхгүй. Ямар ир хүн одоо гэр бүлийнхаа хин нэг хүнөөж ямар бүлгийн бүлэгт орох юм. Тэгвэл эн чинь ширүү ир байх гэхээс илүү зүгээр яг юм чөтгөрлөг зүйл рүү шилжиж байгаа байхгүй. Тэгээд сүлд бүхэн амтны хүүхэд мөхт олж ирж хулгайлж авч ирж дахил өргүүлдэг. Тэгэхээр тийм муу зүйлүүд рүү хөтэлдэг. Гэхдээ тэр сүнсийг худалдаж аавна гэдэг тийм эрх мэдэл сатаанд угаасаа байдгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр сүнсийг бат аюулгүй хамгаалдаг нь бурхан. Энэ ертөнц нь өөрөө мөнх бус зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр бурханд гомдоод идэг. Гэтэл яг үндэ бид нэр мөнх бурхантай хамт байж байгаа л ирсэн. Бурхантай ингээд хамт нүүр нүрээ харилцаж байж байгаад ирсэн байна. Бурханы амьсгалаас бид нэр өөрсдөө үүссэн байна. Бурханы дүр төрхөөр үүссэн байна. Тэгвэл магадгүй буцаагаад бурхантай уулзсангууд те зүгээр л нэг төрхөн зургийн амьдрал дотор бурханд ямар олон дими юмд гомдож исэн бэ гэж бодогдно. Тэгэхээр ийм байна. Монопол бид нэр тоглохдоо тоглоомонд улаарад мөнгөө жинхэнэ юм шиг бодоод тэнгүүдээ тэр тоглоом дээр зарим нь амар муу зангаа гаргадаг. Зарим нь болохоор амар өгөөмөр зангаа харуулдаг. Тэгээ тусч зангаа. Тэнгүүд тоглоом дууссаны дараа тэр цаас буцаад ямар ч үн цэнэгүй болчихж байгаа юм. Нөгөө ингээд хүмүүсээс харамлаад урдад аваад исэн тэр цаасан мөнгө нь зүгээр 2 цагийн дараа юу ч биш болсон байж байгаа юм. Тэнгүүд зарим хүмүүс тэр тоглоом дотор найз нөхөдтэй болоод авдаг. Тэ хүмүүс сайн даад ядарч одоо тэ дампуурах жигтэн тосолж маслаад ч юм уу тэ. Тэнгүүд яг жинхэнэ валют нь юу вэ гэвэл тэр цаасан мөнгө биш бидний харилцаа байсан байгаа юм. Тэгвэл тоглоом дууссан чинь нэг нь чанараа таниулсан нөгөөх нь сайн хүн гэдгийг харуулсан. Ингэ байж. Тэгээ түүнтэй адилхан энэ ертөнцийн чинь өөрөө яг энэ монопол шиг төр зүрийн зүйл байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр ингээд энэ ертөнцтэй хитрхи улаарангуудаа энэ ертөнцийн зүйлсээ бүх юм гэж бодоод байна. Тэгээ бурханыг мартцсан байгаад байна. Тэгээ бурханыг бахан буруутгал хэрвээ бурхантай уулзвал их л бандах бах та өөртөө. Та ямар стилийн дуу сонсдог вэ? Би ямар стилийн дуу сонсдог вэ? За би бол ер нь тийм гоё ирч хүч, дуунаас ер нь ирч хүч мэдрэх дуртай, тийм яг гоё сонсголонтой тийм дунд дуртай. Метал, рок стил хэрэгт итгэлт харьцлага. За би өөрөө метал рок стилийг сайн мэдэхгүй. Магадгүй одоо Мерлин Мэнсон дэрэж яхаар одоо сатанист одоо бэлэгдлүүд хийдэг гэдэг байна шүү дээ. За тэр бол одоо бурханы эсрэг байх. Иесусыг доромжилж байгаа бол эсрэг байх. Гэхдээ нөгөө бас нэг гой дуунууд байдаг баха нэг та сайн мэдэх бахтай нөгөө Man on the Heaven нөлөө. Тэгээд ямар хамтлаг үлээд ирч байгаа. Бас айгүй тийм гой дуунууд байдаг юм билээ. Тэгэхээр одоо жишээлбэл ийм хүнд рок дуу мөн мэдээж тухай библ бичиж байгаа тийм стил жанр байгаагүй байх. Тийм байна. Гэхдээ одоо та нарын итгэлийн үндсэг, та нарын итгэлийн одоо өнцгөөс харахад энэ стилүүдийг нь хэд хүлээн зөвшөөрдөг. Юу гэж тодорхойлдог. Одоо эс итгэгээд эсвэл яг метал стил, рок стил дуртай залуучууд өндөө байгаа. Энэ хүмүүс одоо яг яаж ханддаг? За би яг тэр талыг нь сайн мэдэхгүй байна. Гэтэ миний хувьд бол ингэдгийн нөгөө дуун дээр хэрвээ бурхныг доромжилсан хүн гайс одоо ялангуяа тийм Холливуудын кино тэр одоо дуучдын тэр дуунууд дээр ер нь Есүсийг доромжилсан юм маш их байна. Яагаад ч бүгд л Есүсийг үзээд байгааг таад бас анзаараад үзээрэй. Бүгд л Есүс рүү дайрна. Буддаа руу дайраад байгаа поп дуу ч байхгүй. Буддааг доош нь хийгээд байгаа юм байхгүй. Буддагийн зүйлтийг буддагийн хөшөөг доош нь харуулж цээжиндээ зүүчээд доромжлоод байгаа юм байхгүй. Загалмайг доош нь харуулна, Есүсийг доромжилна. Холливуудын кинонууд дээр ер нь Есүсүст итгэх нь айгу мангар юм шиг ингэ сэмхэн харуулаа л байна. Яг тэгээд тэрний эсрэг үзлүүд бол ер нь айгуулаг ухаалаг дэвшилт юм шиг дандаа ингэж дайрдаг. Ислам руу дайрахгүй, Будда руу дайрахгүй, зөвхөн Есүс рүү дайрдаг. Тэгэхээр би бол дуу сонсохдоо яг тэр бурхны эсрэг тэрсэлсэн өгүүдтэй дуунуудаас бол болгоомжлдог. Бас нэмээд одоо миний энэ бол хувийн одоо яг одоо преференс юм да. Тэр өөрийгөө доош нь хийсэн тэ одоо чинь I want bad romance тэ. Bad romance надад хэрэгтэй байна гэдэг тийм үгтэй дуунууд бол subliminal message буюу тархинд ухамсараар дамжихгүй, ухамсарын шалгуураар нэвтрэхгүйгээр шууд орчиж байгаа тийм мессежүүд байдаг байхгүй. Тэгэхээр тийм мессежүүдтэй дуунууд бол би нэг сонсохыг хүсдэг. Би бол ер нь цэвэр хөгжим тэгээд айгүй тийм гоё үгтэй дуунууд ч юм уу те. Одоо жишээ нь Bob Dylan-ийн нэг Knocking on the Heaven's Door гэдэг байдаг шүү дээ. Тэр дуу муу надад амар гоё санагддаг. Эсвэл Leonard Cohen-ийн ч юм уу те. Тийм дуунууд бол айгүй гоё. Миний итгэлийг миний одоо биширдэг шүтдэг бурхныг доромжилдаг одоо дууг бол би огтхон сонсдоггүй. Тэгэхээр яг тэр итгэж байгаа метал сонсдог залуучууд бол яг өөртөө тэрийг бол ангиллуул зүгээр бах те. Энэ тэг надад таалагдахгүй нэ гэдгээрээ. Таалагдахгүй нэхээс л яг үнэхээр итгэхий гэж байгаа бол бурхныг доромжилж байгаа дуу бол одоо сонсоод димэл. За яг гэхдээ бурхан тэгээд хүн болгонд өөр замаар
Бурхан тайжхгүй л дотор байгаа хүнийг ч гэсэн аварч чадна шүү дээ. Бурханы үед боломжгүй юм гэж байхгүй учраас тэг ямар ч одоо тэр зүйлээс бол аварна. Библиэд ингэж байгаа байхгүй юу? Та нар бурхан өөртөө бурханы сүм бөгөөд бурханы сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу гэж. Тэнгүүд би магадгүй одоо өөр тийм сатанизмын одоо билэгдэлтэй барилга руу орохоос айхгүй гэсэн үг байхгүй юу? Бурханы сүнс надтай хамт байж байгаа бол би тэр барилгын хөшөөнөөс юунаас найх юм бэ? Тэгэхээр одоо тэгэл үнэхээр тэр чөтгөрлөг дуунууд сонсож байгаа хүн дотроос ч гэсэн яг Христ итгэж гарах боломжтой л ахaltaа. Гэтэ би бол бодлоо айлуулах тийм цэвэрхэн байхыг л хүсдэг. Цэвэрхэн гэдэг нь үзий ядалт муу юм тийм зүйл байхгүй. Аль болох Бурханы үгээр дүүрэн байх үед айгүй тийм хүчрхэг болоод юм санагддаг. Скелет Demon Hunter гэсэн маягийн нөгөө яг метал Christian rock вау, Скелет Demon вау, Demon Hunter чөтгөрийн ангууч те. Чөтгөрийг ангуучлаа. Метал хэрнээ Christian. Метал core. Вау. Nice. Тэгээд энэ талаараа бас нөгөө залуучууд маань амар ингээд рок метал сонсохоор л одоо Есүсийн сүмийн үдээр орж болохгүй юм шиг тийм мэдрэмжүүдийг авдаг учраас энэ асуултыг асуусан. Вау. Nice. Гоё юм байна. Яг тийм хипхопуд байдаг. Бас яг амар гоё Christian те. Тэнгүүд яг тэднэрт аягүй гоё зөгтөг. Тэг хэрвээ метал сонсдог шивэстэй, урт үстэй, пирсингтэй хүмүүс сүмд нэвтрэхгүй бол ирэхгүй, тийм хүмүүс аврагдаж чадахгүй гэвэл би ч аврагдаж чадахгүй. Библиэлд бас байдаг ижил хүүснүүд, завхаарагчид, архичид Тэнгэрийн анчлалд нэвтрэхгүй гэдэг. Тэнгүүд ижил хүүснүүд одоо Христийн шашинд аягүй дургу. Христийн би итгэж болохоос ч өмнө Христийн шашныг ижил хүүснүүд аягүй доош нэж ирж байгааг харсан. Мөрөөр аягүй айтайхан амьдарч байгаа ижил хүүснүүд ч байдаг. Янз бүр хүмүүс байдаг. Тэнгүүд хэрвээ ижил хүүснүүд аврагдах боломжгүй гэж байгаа бол Библиэд эсрэгцэж яриаггүй шүү миний үгийг битээ говьлж болгоорой. Библиэлд тийм хүмүүс орохгүй гэж байгаа. Гэхдээ нүгэлтнүүд завхаарагчид ч орохгүй гэж. Тэгэхээр ижил хүүснүүд ч орж багтана. Гол нь тэр замаас эргэх хэрэгтэй гэсэн. Би ч гэсэн хэрвээ ижил хүүснүүд аврагдаж чадахгүй гэвэл би ч гэсэн аврагдаж чадахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Яг л би бас өмнө ялгаагүй үзий ядалт байсан, нүгэл байсан. Тэнгүүд бид нэр ижил хүүснүүдийг үзий ядах бас ёсгүй. Яг л ижил хүүстэн байхыг нүгэл гэж байгаа хэрнээ. Үзий ядахыг зөв гэж бодож байгаа бол бид нэр өөрсдөө Христийн сургаалаас зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол ижил хүүстэн байх нь таны зөв шүү гэж хизээч хэлэхгүй. Би бол тэрийг буруу зам гэж боддог. Тэнгүүд энэ дээр хүмүүс уурлаа та нар биднийг үзье. Би хизээч ижил хүүстнүүдийг үзье ядаж байгаагүй. Яг уурлах үе байж болно. Гэхдээ ижил хүүстэн тусламж хэрэгтэй байл. Тэгэл тэр чинь бас хүн шүү дээ. Тэгэхээр Есүсийн өөрийнх нь зарчим байхгүй юу? Бидэрт өгсөн зарчим. Та нар хүмүүсийг өөртөө хэрхэн харьцаасаа гэж үснэ. Хүмүүстэй бас тийхүү харьц гэж. Тэгэхээр би өөрөө ижил хүүстэн байсан бол намайг эрэнгүүд нэг сүмийн хүн чи өстө там дуунаа өдөргээд байвал би яг яаж Есүсийг хай гэж бодох юм тэндээс. Тэгэхээр ер нь ингээл одоо ойлголцох те тэр хүнд ингээд яаж би өөрөө ижил хүүстэн байсан бол тэр хүн надад яаж ярилцаасаа гэж хүсгэсэн бэ гэдэг тэр ер нь ярилцах нь зөв. Есүс итгэхэд сүмд яваад ирсэн гэр бүлийнхтэйгээ амар маргаатай гэрүүл төрчлөлтөй болж гэлж байгаа. Энэ дээр одоо дөнгөж шинхэн Есүс итгэж байгаа хүн ямар байр суурийг барьж амьдрах ёстой вэ? Гэр бүлтэйгээ яаж харьцах ёстой вэ? Намайг дарамжлаад миний яг дөнгөж анхны хайр болох яг тэр Есүс итгэж байгаа анхны хайраа өгч байгаа тэр үед дарамжлаад би энийг сууж чадахгүй энэ Есүс өөрөө хэлсэн байдаг. Энэ ертөнцид би ямар амгалан авчрах гэж ирээгүй. Сэлмийг авчрах гэж ирсэн. Тэгээ хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг болно. Хадам их нь бэрийнхээ эсрэг болно гэсэн энэ талаар бол хэлж ирсэн. Гэхдээ Библиэлд эцэг эхийн хүндлэгээ дахиад байж байгаа. Хөршөө хайрл. Тэгэхээр эцэг эхээ үзэн ядаад байхгүй бурхныг одоо хайрлах хайр хажууд эцэг эхээ хайрлах хайр чинь баг үзэн ядалт мэд байх хэрэгтэй гэж. Гэхдээ эцэг эхээ үзэн ядах биш. Бурхныг тэгтлээ хайрлах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд би бол ямар ч байсан тэр одоо үнэхээр гэр бүлдэн зөрчил үүсэж байгаа хүмүүст бол ямар ч байсан Есүсийг зөв ойлгуулах гээд оролдоор байл гэж хэлмээр байна. Тэгээ хүмүүс үнэхээр авахгүй учраас бас үнэхээр авдаггүй. Тэгэхээр миний хараад байгаа хүмүүс Есүсийг үзэн ядаж байгаа ихэнх хүмүүс нь Есүсийг дандаа буруу ойлгоцсон байдаг. Тийм ч учраас бид нар бас яг энэ одоо энэ хийж байгаа нэвтрүүлэг гэсэн тийм зорилго. Маш буруу ойлгоцсон байдаг. Тэгэхээр зөв ойлгоод үнэхээр зөв ойлгоод байгаагаар нь хүлээж авч чадахгүй бол одоо тэгэл яг нөгөө биднэрт амлагдсан тэр хавчлаг доромжлол тэр зүйлийг бол үнэхээр одоо хүлээж авч байгаа хэрэг юм л та. Буддын ямар ч бод чадваа одоо өөр ямар ч нэрийг хэлгээд хинч сэрт хийдвэ. Яагаад Иесусийн нэрийг хэлгээд тэр гадаг ямар нэгэн болоод идэв. Энэ нийт шийдэлтэй холбоотой юм уу эсвэл юу вэ? Сүнслэг зүйл гэж үнэхээр байдаг.
Тэгэхээр зарим итгэгчнэр болохоор сүмд нэг эд шид мэд болдгоо те эн чинь зүгээр л юм баг шинжлэх ухааны юм ярих гэдэг. Үгүй ээ, Библиэд ерөөсөө эд шидгүй юм гэж байхгүй. Бурхан өөрөө тэр жигтэй гайхамшиг ертөнц яаж үүснээсээ эхлээ бүх юм нь гайхамшиг байхгүй. Тэгэхээр гайхамшигыг итгэхгүй бол та яг юунд нь итгээд. Тэгэхээр энэ зүйлүүд үнэхээр байдаг, муу ерөн сүнс гэж байдаг, чөтгөрүүд гэж үнэхээр байдаг. Тэгээд чөтгөрийн нөгөө нэг юм гоё гэдэг шүү дээ. Чөтгөрийн ахисан хамгийн том зайл бол өөрийгөө байхгүй гэж итгүүлсэн гэдэг. Тэгвэл ягаад тэгэхээр чөтгөр байгааг хүмүүс мэдээд эхлэхээр хүмүүс бурханд итгэдэг байхгүй юу? Чөтгөр үнэхээр байгаад харж бурхан ч гэсэн ингэж юм байна гэж ойлгодог. Тэгэхээр чөтгөр өөрийгөө байхгүй гэж итгэлдэг. Тэгээ хүмүүсийг хуурч, мэхэлж янз бүрийн тэр аргуудаар ажиллаж идэг. Тэгэхээр Есүс Христ гэдэг нэрийг чөтгөрүүд сонсоод дагжин чичирч идэг. Бас үзэн яддаг. Айдаг хэрнээ үзэн яддаг. Чөтгөрүүд хүн төрлөختнийг үзэн яддаг. Библиэлд тэр байгаа. Тэгээ муслимууд та нарын дайсан шүү гэж байдаггүй. Буддистууд та нарын дайсан шүү гэж байдаггүй. Мах цустай зүйлийн эсрэг бид барилддаггүй гэж байна. Тэгэхээр та махтай цустай л бол Христ итгэгч нарын дайсан биш гэсэн үг. Христ итгэгч нарын дайсан гэдэг бол нөгөө тэр сүнслэг одоо тэр принципалитинууд тэр эрх мэдлүүд энэ төр гэж одоо бас яриад байгаа. Тэр зүйлүүд бол юу вэ гэхээр сүнслэг ийм эрх мэдлүүд гэж байдаг. Жишээ нь Даниэл номон дээр Персийн жонон гэдэг зүйлийн талаар харж байгаа. Энэ болохоор Персиг одоо боёо Вавилоныг одоогийн Иран, Иракийг хариуцсан тэр хавьд ингэж ноёлохоор ирсэн тийм чөтгөр байдаг гэсэн үг байхгүй. Тэгээ тэр бүр Тэнгэр элч Габриэлийг хүртэл 21 хоног саатуулсан гэж гардаг. Михаил Тэнгэр элч ирж тэрийг сулсан гэж гардаг. Тэгэхээр тэр Тэнгэр элч нарыг хүртэл тухайн үедээ саатуулж исэн тийм одоо чөтгөр байсан гэсэн үг. Тэгэхээр тэр чөтгөрүүд бол үнэхээр байдаг. Тэгээд одоо юу болоод байгаа гэхээр Библиэлд бас байгаа. Тэр нөгөө муу ерөн сүнс чөтгөрүүдийг үзүүлэн болов гэж хэлж байгаа. Тэр үзүүлэн гэдгийн бас нэг утгууд нь болохоор доромжлол, илэг, доог, тоху болгов гэж байгаа юм. Тэгэнгүүт Есүс Христийн нөгөө цовдлогдсон гээл хүмүүс өөрийгөө хамгаалж чадахгүй, та нарыг яаж хамгаалах ингээл яриад байна. Гэтэл яг тэр цовдлогдох процессын цаана маш олон зүйл хийгдсэн байхгүй юу? Тэр өмнөх байсан чөтгөрүүдийн эрх мэдэл байхгүй болоод одоо Есүс Христийн нэрийн дагуу зүгээр мань мэд зүгээр нэг итгэгч бид нэр хүртэл чөтгөрүүдийг хөөх эрх мэдэлтэй болсон. Тэгэхээр одоо яг ингэж ярихаар нөгөө тийм чөтгөр тийм зүйлүүдийг мэдэрч байгаа хүмүүст аягүй сонь санагдах. Гэхдээ үнэхээр мэдэрсэн хүмүүс бол байдаг, итгэж биш байсан ч гэсэн. Тэгэхээр тийм ингэж үнэхээр байдаг. Есүс Христийн нэрийн эсрэг дандаа байдаг. Гэхдээ Есүс Христийн нэрээр тушаахад тэгээ над шиг шалахгүй одоо зүгээр нэг итгэж байсан ч гэсэн тэр зүйл тэг явж идэг. Христийн нэрээс айж идэг гэсэн үг. Тийм учраас одоо тэр эдгээр зүйлүүд нь Христийн эсрэг одоо маш одоо бидний эсрэг бидний толгой дотор одоо үрийг өгсөн байдаг. Жишээ нь би бол одоо сатан биш. Надад чөтгөр шүглж байгаагүй. Тэгсээр нэ би бас өмнө Есүс гэхээр нэг сонир санагдаад байдаг байсан. Сүмийнхэн гэхээр яагаад гэхээр Холливуудын кино мэнэ түрүү хэлсэнчлээ. Яг ингээл дандаа ингээд Христ итгэж байх нь амар мангар юм шиг ингээл цэмхэн дохиогөөл амар юм хорон ажилдаг байхгүй. Тэгээл хүмүүсээр ингээл баг багаар тийм зүйлүүдийг хийлгээл. Тэг үнэхээр чөтгөр шүглсэн хүмүүсийн талаар бас Библиэлд гардаг. За тэр бол Есүс ингэж хэлж байгаа. Нүгэл үлдэг болгон нүглийнхаа буул. Тэгэхээр бид нар нүгэлд ороод байх тусам одоо тэр зүйлтэй холбоотой болоод захирагдахад амархан болоод байдаг гэсэн үг. Монголчууд хүртэл энийг мэддэг. Хормон бузар гэдэг зүйл яриад байгаа. Тэнгүүд бид нар ингээд нөгөө гэр бүлээсээ завхаараад яхаад харин див мив болчдөг гэдээ монгол хүмүүс яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд гэр бүлээсээ гадуур тийм үйлдэл хийгээд байх тусам би нөгөө нүгэлтэйг улам ингээд хүлээтэй болоод байгаа байхгүй. Гэтэ яг сайн зүйл нь юу вэ гэвэл боол гэрт удаан байдаггүй. Хүү дандаа гэртээ байж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүү чөлөө та нарыг чөлөөсөн бол та нар үнэхээр чөлөөлөгдсөн гэж Иесус хэлсэн байна. Энэ юу гэсэн үг гэхээр та нар нүгэлтэн байсан ч гэсэн нүглээсээ чөлөөлөгдөж болно. Хүүдээр чөлөөлөгдөж буюу Христос Христээр чөлөөлөгдвөл энэ зүйлээс үнэхээр чөлөөлөгддөг. За миний одоо хэлэх зүйлд хүмүүс итгэх юм мэдэхгүй байна. Гэхдээ Иесус Христээр дамжаад яг бүх хараалууд үнэхээр чөлөөлөгддөг. Тэр бүх та нар ямар ч илэв жатга хийсэн тэр хараалууд надад хүрэхгүй гэж би итгэдэг. Тэр Иесус Христийн нэр дор байгаа учраас. Яг гэвэл энэ өөрөө сүнслэг ертөнцид хамгийн дэд эрх мэдэл учраас. Тэгээ тийм учраас би янз бүрийн тэр одоо хүмүүсийг нөгөө харааны өрөөнө гэж айлгадаг хүмүүсээс юу ч айдаггүй. Тэгээ олон нийтийн сувгаарч зөрөгтэй ярьж чаддаг. Тэр нь ямар ч тийм айлгаад байх юм байхгүй. Шинжлэх ухаан байх нь ухаанаар яах. Наад микрофон шинжлэх ухаан чамд өглөө ухаж өгсөн. Тэгэхээр шинжлэх ухааны нэгээгүй маш олон зүйлүүд байж байгаа. Шинжлэх ухааны өөрөө гайхалтай оюун ухаантнууд нь өөрсдөө Христэд итгэж ижилтэй. Өмнө бид нэр өргөн пастортай дугаар дээр ярьж ирсэн. Шинжлэх ухааны одоо яг фреймворк нь байхгүй үед Ньютон өөрөө маш олон зүйлүүдийг universal gravity-г, aerodynamic-ийг, optical-ийн одоо хуулиудыг
Энэ олон зүйлүүд ингээд байхгүйгээс одоо сэтгэжсэн тэр Ньютон өөрөө шинжлэх ухааны тухай бичснээс илүү Есүс Христийн тухай бичсэн байдаг гэж байгаа юм. Тэг хүмүүс мэдээж тэрийг ярьдаггүй. Нөгөө тухайн үеийн шашны дарамтаар бичсэн юм биш үү гэдэг хүмүүс ярьж магадгүй. Гэтэл яг үнэндээ тэрийг ихэнх нь хэвлүүлээгүй. Сүмийнхнаас айжсэн учраас. Тэгэхээр Ньютоноос гадна зөндөө олон тэ Блейз Паскал, Вернер Хайзенберг маш олон хүмүүс энэ бурхны байдаг талаар хэлсэн байна. Тэгвэл ингээд үзэл та шинжлэх ухаанаар энэ микрофоныг хийсэн гэж. Нэг онгой би ярьж өгье л да. Нэг хүн тантай таньгүй би шинжлэх ухаанаар бүх юмыг хийж чадна гэсэн байна. Шинжлэх ухаанаар би одоо хүнийг одоо колончлоод хийж чадна. Таны хамгийн агуу бүтээлийг би хийж чадна гэсэн байна. Тэгээд зөвхөн шорооноос тий би одоо үсгэж гээд онгой л да. Тэгэнгүүт нөгөөдгөө шороо ингээ хотгож аваад одоо хүн үсгэх гэдэг нэг машин руу хийсэн гэнэ. Тэгсэн чинь бурхан байж чи өөрийнхөө бүтээсэн шороогоор хийгээрэй гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр энэ зөвөрлөл нь юу вэ гэхээр угаасаа л энэ ертөнцийн бүх зүйлийг чи бурхан бүтээсэн. Амьсгалах агаарыг чи бурхан бүтээсэн. Тэгэд энэ микрофоныг хийж байгаа хүн чинь бурханы бүтээсэн элементүүдээр бурханы бүтээсэн амьсгалах агаар байж иж амьсгалангаа хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Альберт Эйнштейн энийг гоё хэлсэн байдаг. Шинжлэх ухаангүй одоо шашин бол доглон, шашингүй шинжлэх ухаан бол харалхан гэж, сохор гэж тийм ээ. Тэгэхээр одоо заавалчгүй шинжлэх ухаан шашинтай итгэс гээд байгаа нь өөрөө бас авцалтаагүй л дээ. Тэгээ шинжлэх ухааны нэг зарчимч өөрөө шинэ мэдлэгийг олж нээх, мэдсэн мэдлэгээ баталгаажуулж ингэж одоо хүн төрөлхтний сан бүүсгээд байгаа шүү дээ. Одоо тийм мэдлэгийн сан. Тэгвэл шинжлэх ухаан ч өөрөө байх боломжтой хувилбаруудыг өгүүлсгэх юм бол яг энэ зөв арга мөн үү? Байх боломжтой хувилбаруудыг мэддэггүй зүйлүүдийг бид нэр хайж үзчихэж шинэ зүйлүүдийг нээж байгаа шүү дээ. Тэгвэл бидний мэдсэн одоо ингэ болчлоо. Энээс цаашаа байхгүй гэх юм бол нэрнгээсээ харалхан болчих юм шүү Альберт Эйнштейний. Тэгэхээр нөгөө эрэлхийлэгч зарчим байхгүй болчихоор шинжлэх ухаан гацалтанд орох юм биш үү? Тэгэхээр яг хүмүүс нөгөө Блейз Паскалийн ер нь хэлсэн үг гоё үг байдаг. Хүн байгалийн шинжлэх ухааныг ойлгохдоо одоо жоохон мэдэх юм бол бурхныг өгөөсгдөг. Их мэдээд эхлэхээрээ буцаад бурхныг одоо бурханд итгэдэг болдог гэж. Тэгэхээр үүнтэй адилхан Вернер Хайзенбергийн бас хэлсэнчлэн та ягнаасаа нэг шинжлэх ухааны ягнаас нэг балгахад эйтист болно. Тэгээ ёроолт нь хүртэл бол бурхантай дахиад харалдаг гэдэг. Тэгэхээр үүний адилаар бид нэр яг нөгөө халтхан ингээд нэг жоохон ойлголт авчингуудаа шинжлэх ухаанд итгээд бурхан байхгүй гэдэгт итгэхий гэсэн ийм юм яриад байгаа байхгүй. Тэгээд яг тэр хүмүүстэй яриад үзэхээр нэг тийм одоо айхтар тэрүүгээр дагансан ч хүмүүс ч бас биш л байсан. Яг тохиолдсон хүмүүс. Гэхдээ яг сайн дагансан ч гэсэн итгэдэг хүмүүс байгаа л байна л та. Одоо шашин буюу үйл хийж байгаа. Ерс итгэдэг хүмүүс том бахаас айцсандаа захирагдаад итгэж юм шигсэн. Вау. Яг ийм ба. Христ итгэгчнэр ер нь маш их сайн юм хийдэг. Яг жишээ ярих юм бол манай ээж аав ажилтан нэг хүн сохорсон. Ах нь бас согтуудаа ингээд хүн зодвол нас орсон байгаа байхгүй. Би бол тэр ахыг мэддэг. Тэгээ тэр хүний хинч асрахгүй болчихж байгаа байхгүй. Хинч асрахгүй. Одоо хамаатан садан гэж байхгүй. Тэр хүн өөр ганцаар үлдчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүнд хин тусалсан гэсэн чинь манай ээж аав итгэж хүмүүс биш шүү дээ. Тэгсэн чинь нэг найз нь хамт яваад байдаг гэсэн тэр нь сүмийнх байсан байна гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нэр сүмийнхэн хоёр давхар байшин гаргаж өгөөд амьдруулад нөгөөх нь халаалт өвөл мөвөл халаалт хийж чадахгүй болохоор гэрт ингэж тусна гаргуулад хоол ундын зөөж өгöd Христийн зарчим юм баггүй. Хин нэгэн тусламж хэрэгтэй байгаа туслахтаа баруун гарынхаа ээжийг зүүн гартаа бүү мэдгэд. Тэгэхээр явж ингэж гаднаа зарлж харуулахгүй байгаа ч гэсэн энэ нэг хитгэн итгэгч нар чинь амар их сайн юм хийж байгаа. Манай нэг итгэгч найз байна. Нэг удаа юу гэж ингэ яасан чинь ингэж хаа байсан юм ядуу одоо те нэг одоо энэрийн лээд яг нэг газар ингэж очсон амар юм ингээл нөгөө нүдэн гэрэлцэн амар хөрхөн хүүхдүүдтэй хамт. Тэгсэр нэ тэрд амар хувц хонор мотой хүүхдүүдтэй хамт ингээд нүүрс түлээг нь зүүж өгöd өөрөө ингээд бас халтаацсан ингээд хамт явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гаднаа зарлтгуулах бас энэ Христ итгэгч нар чинь маш их сайн юм хийж идэг. Гэхдээ энэ нь там дуунхаасаа биш. Буддын шашнаас ялгаатай нь ямар ч сайн зүйл хийлээгээд та тамаас аврагдаж чадахгүй. Хинж бурхны зэрэгт хүрч чадахгүй. Нүглээ давтал тийм сайн юм хийж чадахгүй. Зөвхөн бурханд итгэх итгэлээр л аврагдана гэж байна. Энийг болохоор зөвхөн одоо тэр нөгөө нэгүсэл грейс гэж хэлээд байгаа үг нь өөр ийм утгатай. Зөвхөн бурхан л сайндаа бид нарыг аварж байгаамаа. Бид нар яаж ч хичээгээд тэр бурханы зэрэгт хүрэхгүй гэдэг. Тэгэхээр там дуунахаас айсандаа сайн юм хийгээгүй. Там дуунахаас айсандаа бурханд итгэж бурханаас бурханд аврагдсан байж болж байна харин. Тэгээ бурханыг хайж сайн юм хийгээд байгаа шалтгаан нь ерөөсөө бурханыг хүндэлж байгаа учраас бид нар ямар нүгэлтэн байснаа мэдж байгаа.
тусламж хэрэгтэй хүмүүс туслах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа учраас. Тэгээ яалтчгүй тэгээд одоо би одоо Христ итгэгч байхаас өмнө бас өөрийгөө сайн хүн л гэж боддог гэсэн. Нэх амар ч муу хүн байсан гэж бодохгүй. Гэхдээ сайнтай муутай л байж л те. Бас одоо яг стандарт өссөний дараа бол бас олон юм дээр муу байсан байх гэж боддог. Тэгээ тэр үед би хүмүүс туслах нь сайн гэж боддог байсан. Тэгсэр нэ яадаг байсан гэхээр багаас л нөгөө авсан мухар сүсгээр хувц унараа хаяхтаа захыг авч хаяна. Тэгээ зарим хүмүүс ч бүр шатаачдаг шүү дээ. Гэтэл тэрийг яагаад ядуу хүмүүст өгөхгүй ба? Хувц хэрэгтэй хүмүүст яагаад өгчихгүй ба? Яагаад гой уутлаа цэвэрхэн уутлаад хог шингийн морхооргүй болгож байгаад хогийн мөнгөний хажууд тавьчихгүй ба? Тэнгүүд яг үндэ ингээд сайн хүн гэж боддог байсан боловч хэдэн удаа би тэгвэл ингээд ядуу хүмүүст хэрэг гаргаж хооллсон, ундалсан. Бараг л тийм хийдгүү тэр нь зөв гэж боддог. Хаяа нэг гуйлгачсан сууж ивэл нэг бэлэн мөнгө гаргаад өгнө. Өөр тэгж нэг олигтой дөрөвтөд туслах гэж юу ч хийдгүү л байсан байхгүй. Тэгэхээр яг нөгөө энэ туслах нь өөрөө юм сайн гэдэг энэ зарчмууд дээр олоод эхлэхээр угаасаа тийм аяанда үйлдэл нь эхэлт юм бэл. Тэгэхээр итгэгчнэр бол одоо аль хэдийн аврагдсан. Гэхдээ аврагдсан учраас гэдэг талархах сэтгэлээр Бурхныг хүндэлж хүмүүс тусалдаг да. Есүс итгэхэд хүн шууд ариун болчих уу? Болохгүй шүү дээ. Есүс Христийн үгэнд итгээд бүх үгийг үнэхээр дагаж чадвал маш ариун болно. Маш ариун. Гэхдээ харамсалтай нь яг тэрийг харуулж чадах хүмүүс цөөхөн байна. Би өөрийгөө одоо бас Есүс Христийн үгийг 100% дагаж чаддаг гэж боддоггүй. Дагах юмсан гэж хүсдэг. Гэхдээ үнэхээр яг Есүс Христийн үгийг дагаж байгаа хүн өөрчлөгдөхгүй байх боломжгүй. Өөрчлөгдөхгүй байх боломжгүй. Үнэхээр бидний мэддэг бүх стандартын хамгийн өндөр одоо ёс суртахуунтай хүн жижигтэн тэр стандартын хажууд. Дэндүү өндөр ёс суртахуун, дэндүү тийм сайн сайхан. Тэгээ тэр нь хэцүү биш, амархан, дагахад амархан. Жишээ нь эмэгтэй хүмүүсийг дэ бити харж тачаад гэдгийг ингээд дагахад амар хэцүү сонсогдож байгаа байхгүй тий. Тэгжээс баг араа тавьсан тэгвэл амар юм шүү нэгэнд шийтгүүлэх гэж бодож байсан байл аах. Гэтэл ингээд тэрийг харахаа болоод нүдээ хязгаарлаад эхлэхээр эрэгтэй хүний нөгөө бүх тэмцлүүд эрэгтэй бүх төрлийн нүгэлтэй тэмцэлтэн заяа. Гэтэ ганцаас нь зүхтаах хэрэгтэй байдаг. Тэр нь одоо хоёул тачаал байдаг гэж байгаа. Porn addiction. Тэнгүү тэрнээс зүхтаагаад ингээд харцаа тийм зүйл дээр харуулахгүй байгаад эхлэхээр тэмцэх өндөө амархан болчих. Тэгэхээр Есүс Христийн түрүүний хэлсэн нөгөө үгийг дагдахгүй хүмүүс нь элсэн дээр байшин барьсан мэт гэдэг шиг яг л тийм байх. Тэгэхээр сүм дотор үнэхээр эвдэрсэн тэгээ магадгүй нөгөө ердийн л нэг сайхан асуудалтай нэг жоохон оркто Монгол ахгүй байлаа гэж бодъё л доо. Ахгүй сүмд оронгуудаа шууд 20 хэдэн жил байсан юм нь илүү давмгаа байна үхээс ш гинтл одоо өөр хүн болчихгүй ш. Тэнгүүд ахгүй яг жилийн дараа алдаа гаргахад л хүмүүс энэ Есүсийн ингэдэг гээл ярина. Өмнө 2 жилийн өмнө итгэхээс өмнө алдаа гаргасан бол Есүсийн ингэж ярихгүй байсан. Тэгэхээр үнэхээр яг үгийг дагдаг хүн бол үнэхээр өөрчлөгдөх ёстой бүр. Чарльз Спurgeon бас яг энэ дээр хэлсэн байдаг. Есүс чи итгээд өөрчлөгдөг бол чи шал өөр шашин шүтцэн байна гэж байгаа юм. Үнэхээр өөрчлөгддөг. Тэгэхээр нөгөө үгийг дагдаггүй л ялгаатай байдаг. Сүм дотор лөөвөр хийсэн хотлоо ярьсан хүний их нэрийг өдөж байгаа бол тэр хүн өөрчлөгдөөгүй л юм гэсэн. Эзний үгийг дагаагүй л юм гэсэн. Маш их залбирсан, зөндөө их залбирсан. Гэхдээ Бурхан надад тэр асуултыг хариулаагүй. Библиэлд чинь тэр жижигхэн үрийн төдий итгэлтэй байхад биелүүлнэ гэсэн. Танаа Бурхан ч худалч юм. Тэгэхээр яг тэр үрийн чинээ одоо чиний үрийн чинээ итгэлтэй байсан эсэхээ бид нэрээс өөртөө шалгаж үзэх хэрэгтэй. Тэнгүүд Есүсийн бас нэг хэлсэн үгнэр болохоор итгээд эргэлзэхгүй байвал гэж байгаа юм. Тэгэхээр бид нэр яг би одоо маш олон залбирдаг хүний үед ингээ бодол залбирлынхаа үеийн бодлоо маш их анзаардаг хүний үед бид нэр итгэхээс илүү маш их эргэлздэг. Нэг машин гуйлаа. За би одоо байгаа машинтай ер нь талархуул яасан юм бэ? Гэтэл Иохан номон дээр бас яг Библиэлд яг байж байгаа юм. Хайртууд минь зүрх сэтгэл чинь та нарыг зэмлэхгүй бол та нар залбираад юу их гуйснаа авна гэж байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдөө би Яков номон дээр байж байгаа. Гуйх чинь итгэлээрээ гуйг тий. Эргэлзэгч нь бол тий зүгээр тэр далайн төрлөг зохиогдож байгаа юм шиг тийм бүх зүйл дээрээ тогтургүй байд юм а гэж. Тэгэхээр бид нар өөрсдөө яг гуйснуу гэхээс илүү Бурхныг бараг доромжилсан байдаг залбирлаараа. Яаж үг гэхээр нэг сая гуйчаад за Бурхан энийг өгч чадах болов. Тэнгүүд Библиэлд бас яг энэ талаар одоо дуулал ном дээр бичигдсэн байдаг. Тэгээ Тэнгис далайг хуваасан тэрээр ширээн дээр мах тавьж чадах болов гэж Бурхныг сорив. Бурхныг доромжлоо гэж байдаг. Тэгэхээр бид нар нөгөө өөрсдөө бодлороо ингэж Бурхан залбираад байгаа гэж бодовч тэгээ би ийм авах хэрэгтэй болов авах хэрэггүй дээ би ч чадах би ч надад ч өгөхгүй дээ гэж бодож байгаа бол та Бурханд итгэх өөрийнхөө үн цэнгүү гэдэгт итгэж байгаа байхгүй. Эсвэл би амар мундаг учраас би онцгой учраас гэж бодож ивэл дахиад нөгөө баардамналтай би хүмүүсээс илүү гэж бодоод шүү дээ өөрийгөө. Тэгэхээр бас өөртөө л итгээд байгаа хэрэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Бурханд итгэх нь гэдэг нь юу вэ гэхээр Бурхан сайн учраас
Бурхан итгэмжт учраас энийгээ биелүүлнэ гэдэг нь маш хүчрхэг жинхэнэ итгэл. Хоёрдугаар Тимот 2:13 Библийн нэг хэсэг л дээ. Бид итгэмжгүй байлаач Бурхан итгэмжит хിവэр байна. Тэр өөрийгөө үүсэхгүй. Энэ бол яг итгэлийг хамгийн сайн батсан хэсэг гэж би ойлгодог. Тэгээ итгэл гэдэг чинь Бурханд итгэхийг хэлж байгаа болохоос өөрийгөө эсвэл нөхцөл байдалд итгэхийг ийм хэцүү юмд Бурхан тусалж чадахгүй гэвэл нөхцөл байдалд илүү нөхцөл байдлаа шүтчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө бид нэр санаа зовлтоор байхаар түрүүний нөгөө хэлсэн шиг эргэлзэгч нь ямар нэг юм аавна гэж Бурханаас бүү гардаг гэдэгтэй адилхан. Тэгэхээр бид нэр өөрсдөө нөгөө Бурханаас гуйж байгаа гэсрэн санаа зовлтын дээр төвлөрөөд байхаар ингээд одоо Бурханд итгэхээс илүү болчихж байгаа. Гэтэл одоо миний яг туршлагаас харахад үнэхээр ингээд шаналлаад байж хахад ч гэсэн одоо итгэл байхгүй зүйл дээр гуйсан ч гэсэн Бурхан өөрөө сайн учраас биелүүлдэг тийм зүйлүүд бас байдаг. Тэгээ гуйгаад аваагүй зүйлүүд ч байж л байна. Гэхдээ Бурхан бол итгэмжтэй. Тэгэхээр яг тэр залбирлын хариулт бид нар бас тууштай гуйх хэрэгтэй гэж бас Библиэлд байдаг. Гуйхтаа эргэлцэхгүй гой тууштай гуйх хэрэгтэй. Тэгэд нэг том шалгуур бол Бурханы хүслийн дагуу гуйх хэрэгтэй. Би одоо Бурхан минь ээ тэ надад биеийн үнэлэгч авах гэсэн юм аа тэ. Би эсвэл амар гоё юм хаус амар машинтай болоод олон хүүхэнтэй ундах гэсэн юм аа. За яг тэгж хэлэхгүй байлаа ч гэсэн зүгээр би дотроо тэр хүүхнүүдийнхээ хүслийг нуучаад би амар гоё машинтай байртай болмоор байна. Тэгмүүдээ тэр гоё харшиг авангуудаа хүүхнүүд авчирч парти идэх гэдэг шүү дээ. Тэгмүүд Бурхан зүрх сэтгэлийг чинь эд хэсэг чинь нэвт харж байгаа шүү дээ. Тэгмүүд намайг өөрийгөө сүрүүлэх тиймийг Бурхан зөвшөөрөхгүй байхгүй. Тэгэхээр магадгүй яг нөгөө тэр цаад сэтлээ харах хэрэгтэй. Тэгэхээр яг эхнэр хүүхдийнхээ төлөө гэр байр сайн гуйж байгаа бол энэ яг Бурханы хүсэлд нийтэх зүйл байхгүй. Гэрээ Бурхан уучлалт юм бол нүгэл яагаад асуудал. Тэр түрүүн нөгөө Пилеттэй жишээг одоо үзье л та. Нүгэл гээд байгаа зүйлүүд нь Бурхан ингээд өөрийнхөө төлөө биш. Ер нь дандаа бидний төлөө гэдэг юм л. Яг дагаад үзэнгүүт. Тэр сургаалыг дагах бол дандаа биднэрт л сайн байд юм бэл. Тэрнээс би тэр одоо бүтэхгүй юм хийн үү, Бурхан тэрийг тоохгүй байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө Пилетний жишээтэй адилхан би хүүхд маань гараа түлчээд надтай зөрүүдлэн уурлан явж гараа түлчээд ирвэл би хүүхдэд хайрлсан хэвээр л байна, уучлана. Тэгсэн хэрнээ тэр Пилетийн гараа түлэх аюул бол нүглийг зүгэрлж ярьж байгаа шүү дээ. Аюул хэвээрэл байна гэсэн үг байхгүй. Бурханд итгэхгүй итгэдэггүй мөрт яс зүйтэй хүн байж болно. Өөрөөр сайн хүн байхад хангалттай биш юм. Тэгээ наа чи их гоё асуулт байна. Нэг хүн бас ингэж асууж ирсэн. Өөрөө итгэгч хүн байсан. 20 хэдэн жил итгэсэн. Тэгээд одоо бас тэгж л асууж ирсэн. Миний ээж бол одоо амар сайн хүн. Тэгээд Иесус Христ итгэдэггүй. Тэгээд дандаа ингэж цайныхаа дээжийг өргөдөг. Хүмүүст ингэж одоо өглөг өгдөг те сайн хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хүн Иесуст итгэхийн төлөө аврагдах юм уу гэж. Аваа бишээ тамд унах юм уу гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр нэг зүйл итгэцлээ хүмүүс ингэж яриад байгаа. Танаа Иесуст итгээгүйс болоод би тамд унахаар болчихж байгаа юм уу гэдэг. Үгүй угаасаа бид нэр тамд унахаар байсан. Бурханаас бид нэр холдоод яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө там гэсэн үг. Тэнгүү зүгээр л Бурханд буцаж ирээгүйгээс болоод бид нэр өөртөө сонголтоо хийгээл явчихж байгаа гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт угаасаа тамд унах байсныг Бурхан харин бүгдэнд нь аврагдах зүгээр л тийм бүх хүмүүсийг аврагдах тийм амархан боломж нэгэд өгсөн. Тэр боломж нь хязгаартай. Хугацааны явд хязгаартай. Яг Библиэлд байгаа тэр цаг үе төгснө гэж бас гардаг. Тэгэхээр одоо өөрийгөө одоо яг бид нэр хийж байгаа ажлаа маш сайн гэж бодоод байгаа нь өөрөө бас асуудалтай. Яг тэгэхээр бид нэр яаж цайны дээж өргөөд яаж ч хүмүүс үгүй бидний тэр нүглийг даахгүй. Бид нэр яг өөрийгөө би айгүй сайн хүн байхад л болно гэж хэлээд байгаа. Гэтэл та яг өөрийнхөө сайн байгааг хитрхи дээгүр үнэлээд байгаа. Та тийм ч сайн хүн биш. Ах дүүсээ үзэн тэнэг мангар гэж хэлэх төлөйд л та хам хоосон долоо гэж хэлэх төлөйд л та хамд унах ялтай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үндэ бид нар нөө Бурханы мөн чанараас дэндүү холтцсон учраас энэ нөгөө муу зүйлсийгээ тэгээ энэ бол дайггүй би тэнэг хүмүүсийг тэнэг гэж дуудсан ч гэсэн тэгээ хүний ихнэрийг хараад би тачаад ижсэн ч гэсэн би бол сайн хүн гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Бурхан өөрөө дэндүү сайн сайхан учраас ийм муу муха бодлын ч тийм зүйл нь байдаггүй. Тэгэхээр бид нар өөрсдөө сайн сайхан гэдэг нь айгүй тийм нэг төрлийн жоохон нарсаас тэгээ өөрийгөө айгүй хөөрөгдсөн зүйл байгаа байхгүй. Би сайн хүн учраас танд нэг юм судалгаа байдаг. Хүмүүсээс хин деважинд очих вэ гэдээ судалгаа авсан баг. Тэгээ түүхэн ингээд амар алдартай сайн хүмүүс, амар алдартай муу хүмүүсийг жигсаасан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр дундаас хин хамгийн их аврагдчихсэн гэж. Би гэдэг хүн. Тэнгүүд нөгөө тэр дотор Тереса их мэх түүхэн дотор байсан дандаа сайн хүмүүс байгаа шүү дээ. Ягаад ч юм Тереса их ч одоо хэдэн хүн байсан гэлээ. Би аврагдана гэдэг хариулт хамгийн өндөр байдаг гэж байгаа байхгүй. Хүн бол өөрийгөө маш сайн хүн гэж боддог. Тийм алдаа байдаг. Тэгэхээр бид нар гол нь өөрсдөө сайн хүн гэж бодоод байгаадаа л яаж байгаа маа. Тэгэхээр яг би зүгээр
хэлэхэд би ч гэсэн өөрийгөө сайн гэж боддог байсан. Гэхдээ бидний сайн нь бурхны зэрэгт хүрэхэд хангалтгүй. Бурхны диваажинд те шууд хангалтгүй. Тэгэхээр зүгээр л те бурхны тавьж өгж байгаа замыг хар. Иесус энэ талаараа яг ойлгомжтой хэлсэн байна. Хоёр хүн залбирж ийжээ. Нэг нь фарисеа буюу одоо шашны маш мэдлэгтэй боловсралтай багасаа бэлтгэгдсэн хүмүүс гэсэн үг. Тэр хүн залбирахдаа ингэж залбирсан байна. Бурхан минь таньда баярлалаа. Татвар хураагч хажууднаас залбирч. Татвар хураагч гэдэг бол тухайн нийгмийн хамгийн дорд үзэгдэжсэн хүмүүс. Яг тэгвэл харийн оронд татвар хурааж өгж байгаа. Ромчуудад татвар хурааж өгж байгаа тийм хамгийн адгийн амьтад гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө шашны одоо багасаа бэлтгэгдсэн хүн чинь гэж байгаа байхгүй. Бурхан минь таньда баярлалаа. Би энэ шиг юм те татвар хураагч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьдаг. Би 10-ныхаа нэгийг өргөдөг. Би ийм сайн байгаадаа таньда баярлалаа гэж залбирж байгаа гэж байгаа байхгүй. Нөгөөх нь болохоор газар ингээд сүгдөөд дээшээ тэнгэр рүү харж зүрхлэхгүй. Бурхан минь намайг өршөөгөөч. Би бол нүгэлтэн гэж залбирсан гэж. Энэ хоёрын татвар хураагч нь өрөөгдөнө гэж. Яагаад гэвэл нөгөө би өөрийгөө сайн хүн гэж бодоод байгаа хүн бол нөгөө бардамлаар дүрэн байд. Есүс Христ нүгэлтнүүдийг аврах гэж ирсэн. Гэтэ бүхэн нүгэлтэй. Тэгвэл юу гэсэн үг? Өөрийгөө нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л аврагдаж байгаа. Нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс Бурханыг хайж байгаа. А би болохоор угаасаа Бурхантай Бурхангүй болно шүү дээ. Би өөрийнхөө аврал гэдэг нэг тийм юм сатанизмын нэг тийм юм яваад байсан баха. Нэг тийм шеэрлээд тэнгууд өөрийнхөө аврал өөрийгөө Бурхан гэж битгий тийм юм байхгүй. Та Бурхан биш итгэлтэй байж болно. Зүгээр л бид нар яг амьдралдаа нөгөө амар зовлон тулгараад үнэхээр яах гэж яаж чадахгүй тэр зүйлдээ л өөрийгөө Бурхан биш гэдгийг мэдчихэж байгаа. Тэр болтлоо бас бид нар ингээд өөрийгөө Бурхан өөрийгөө аврал гэдэг амар том бардамнал байгаа байхгүй. Тэгэхээр анхны нүгэл бол бардамнал. Адам Евагаас өмнөх тэгээ нөгөө Люцифер тэнгэрлэж байсан. Бүр нэлээд дээгүүр тэнгэрлэж байсан байж таарах гэдэг. Тэгээд хамгийн үзэсгэлэнтэй нээсэн. Гэхдээ би өөрөө хамгийн дээд нэгэн шиг болно гэж хүссэн гэж байна. Бурхан шиг болно. Ингээл бардамналаас л яг эхэлдэг. Тэгэхээр өөрийгөө Бурхан ч юм уу өөрийгөө би ингээ Бурхантай Бурхангүй сайн хүн гэдэг нь зүгээр л та өөрийнхөө тэр хийсэн хэдэн үйлдэлтэд эндүү итгэж байна гэсэн үг. Тэгэхээр хүн Христ итгэхгүй байгаа. Бардамналаас болж байгаа гэсэн үг. Гэхдээ тийм шүү дээ. Ер нь одоо би нэг гудамжинд гуйлга гуйж сүнтэй ярилцчихлээсэн. Тэгээд Иесусийн талаар тэр үнтэй ярилцсан чинь тийм миний охин Иесуст итгэв. Иесус гудамжинд гуйлга гуйж байгаа хүмүүс яг Иесусыг доромжилдагч гуйлгах хүмүүс байх. А яг тэр хүн болохоор хүн ингээ мэдхгүй Бурханаа ингээд яах гэж доромжилтыг гэж би боддгоо. Би бол Иесусыг амар хүндэлдэг. Тэгээ би ингээ багасаа буддист төссөн. Гэхдээ би тэр Иесусийн үгэн дотор юм байдаг гэж итгэдэг. Хүн мэдхгүй Бурханаа доромжлох хэрэггүй гэж боддог. Тэгэхээр эн чинь яг даруй зөв сэтгэл байхгүй. Тэнгүүд арай нэг өөр гуйлга гуйжсэн болохоор яг ингээл тэгээ үнэхээр хоол ундаггүй 20,000 төгрөг өгсөн хүнд бол амар баярлаад байж байгаа тийм хүн байж шүү дээ. Тэнгүүдээ Иесус гэж хэлэнгүүд ингээл ярихаараа чи буруудчихж байгаа байхгүй гэж байгаа байхгүй. Амар яг юм зүгээр л амар юм шууд дээрэнг үзлээ. Шууд Христийн шашин бол буруу гэдэг тэгж л ярьж байна. Тэгэхээр энэ хоёрын хин яг зөв сэтгэлтэй даруй сэтгэлтэй байна гэвэл тэгээ миний мэдхгүй зүйл байгаа шүү гэдэг нь илүү даруй сэтгэл байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн болохоор би бүхнийг мэднэ шүү дээ. Тэ. Угсаа энэ ганцхан гуйлах чинь гэлтгүй бүх үе шат дээр байгаа. Гуйлга гуйж байгаа байтугай баянд нь ч байгаа, эрдэмтэнд нь ч байгаа. Яг ийм сагсуу зан угаасаа байдаг. Иесусыг яг юуг нь ч мэдхгүй амар их ам яарч доромжилсан хүмүүс олон байгаа да. Тэр заавал өөрөө даруухан болох ёстой юм уу? Бурхан даруухан болох юм. Ер нь яг надад сайхан хэлсэн л байгаа л да. Өөрийгөө өргөмжлөлөг болгонд аруусгагдана. Энийг бас монголчууд хэлдэг. Өөрийгөө даруусгадаг болгон өргөмжлөгдөнө гэдэг. Тэгэхээр монголчууд яг энийг бас нэг юмар хэлээд байдаг. Юмд бити ам гарч, амьдралд бити ам гарч гэдэг. Тэг яг энэ зөв төгтлийг итгэж ба итгэж биш хүмүүс бүгд мэдэх байх. Ерөөсөө яг сагсуурал амар том амлсан хүн бол заавал баг ундаг. Бол баг баталгаад. Систер нөгөө Vitality нэг хэсэг ингээл амар стрик алдал унсан шүү дээ. Бахан хожигдоод эхэлсэн шүү дээ. Яг тэрний өмнө болжсэн бэ гэхээр Apex дээ би хожчих юм бол үсээ басаа. Тэгээ та нар яд жоохон хөгжөөд өгөөч дээ би гойж ийн гэж арай л сагсуурсан. Би бол гэхдээ Apex-ийг бол хүндэлдэг л дээ. Тоглож байгаад. Гэхдээ ус мөсөө хосож тэгэж яг сагсуурал тэгэл нилээд дуудаад дараалаад алдаж байгаа. Тэнгүүд тэрний шалтгаан магадгүй нэг нь өвчтэй байсан, нэг нь ядарсан бэлтгэл муу байсан гэдэг. Яг ертөнцийн шалтгаанууд байгаа. Гэтэл дахиад хэлдэхэд эхлээд яг нөгөө сүнслэг ертөнцид ямар нэг юм өөрчлөгдөхөөр энэ ертөнцид өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр тийм болж Мухаммад Али I am the greatest. Тэгээ би бол хамгийн агуун, тэгээ би бол ирвэхэ шиг дивж, зүгийн шиг хатхна. Үнэхээр л одоо маргаангүй хамгийн агуу боксчтэй нэг. Гэхдээ тэгээ тэр хүний амьдрал яаж дусныг мэдэж байгаа ш тэр их сагсуурлал яраас. Та тэгээ Конор Макгрегор байна.
UFC-ийн одоо тий спортыг дэлхийд дахны үздэг спорт болгосон. Би бол маш дуртай байсан. Үнэхээр шоумен. Хамгийн сайн тамирчин бол байгаагүй. Гэхдээ хамгийн сайн шоумен байсан. Хамгийн сонирхолтой болгосон. Хосе Алдо гэх тамирчныг би чамайг зүүн гараараа эхний раунд дээр цогж унгаана. Тэгээ 10 хэдхэн секунд дотор ялсан. Тэр аваргыг. Тийм түүх юм эс. Тэгсэн чинь нэг хөтлөгч. Тэр хөтлөгч гэж нэг гайтай юм асуусан. Есүстэй та рингэн дээр байвал дийлэх үү гэж байгаа юм. Тэгсэн чинь мань хүн уулын налыг хариулах гэж яахгүй яараагүй. Тэгсэн чинь нөгөөдг нь асуугаад байсан чинь яг хоо тэгээ амьд биш л та амьд байл би дийлэн мэлэн гэдэг нэг юм ярьцیں۔ Тэгээ мань хүн тэрнээс гадна юу нэг их сагсуурсан л та хүмүүс рүү амар дээр эхлэж. Тэгж явж байгаа л яг нөгөө бардам хүн амьдрал дам гардаггүйгийн юугаар л яг унсан. Тэгэл одоо хамгийн их шоолуулж доромжлуулж тэ Хабиб нөгөө толгой дотор түрээсгүй амьдрна гэдэг чинь тэрний юугаар аюух явсан шүү дээ. Хабиб тэрний толгой дотор түрээсгүй амьдрдаг гэж явж ирж эхэлж байсан шүү дээ. Хабибиг одоо ч тэр мартаж чадахгүй байна гээл тэ. Тэгэл ерөөсөө энэ зөв тогтол дандаа болдог. За би яг ямар улсын ерөнхийлөгчийн санахгүй байна заяа. Энийг ээс асуух юм. Яг ингээ миний ярьснаар суглаа асуун бол олоод өгөх байх. Нэг ерөнхийлөгч байсан байгаа. За би тэдэн мянган санал авчих юм бол намайг бурхан чинь ерөнхийлөгчийн судлаас буулгаж чадахгүй гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чи дэр хүн яасан гэж ерөнхийлөгчээр сонгогдсон. Тэгээд тангар өргөх өглөө нөгөөцсөн байхгүй. Тэгэхээр нөгөө яг энэ бардамнал сагсуурал гэдэг чинь тийм хорон юутай. Бид нэр бүгдээрээ сайн мэдэх нэг зүйл байгаа шүү дээ. Титаникийг бурхан ч сүрүүлж чадахгүй гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ яаж дусныг мэдэж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө ингэж би яг тэр гуйлгуужсан ах хүүгийн үгийг бол айгүй зөв гэж бодож. Тэгээ мэдхгүй юма бид нэр ингэж үүсэх гэдэг хэрэггүй. Мэдхгүй юмад оромжлоод байх хэрэггүй гэдэг. Тэгэхээр Есүсийг хүмүүс ихт оромжлоод байгаа. Би бол бити дгэрээ гэд хэлдэг. Тэнгүүд занал хийлээд байгаа юм уу? Тэргүй би чамд аюулыг сануулж яана гэж хэлж байгаа юм. Гэтэл тэр хүн мэдхгүйгээр ингэж бурхантай тэрслээд байгаа байхгүй өөрөөсөө. Христчлийг хармууд хамгийн хайрлаар тэр үнэхээр одоо. Тийм. Бурхнаа хайрлаа. Тийм. Тэгвэл Христ хүмүүс даах хэрэгтэй суугаад байх. Тэгвэл зөрүүлээд яг дэлхийн түүхийг иргээ хармууд Христ гэдэг хүмүүс хамгийн их дан гаргасан. Хамгийн их дан гаргасан байт юм аа. Ер нь байхаар. За. Залмаадны аянд дэлхийн 2-р Европод хоёр талаас адилхан Христтэй хоёр хүн хоорондоо байлж штеп. За. Магадгүй аль аль нэг хүн надад залбираад байлж. Тэгвэл энэ яг юу вэ? Шашнаас болоод дайн болоод байгаа юм уу гэж юу? Яг тэгээд залмаатны аян дайныг бодох юм бол энэ бол бурхны хүсэл юм аа л гэж итгээд байгаа шүү дээ. Гэтэл магадгүй хэдэн хааны эсвэл Ромын папын хүсэл байсан ч гэж болно. Тэгвэл шашнаар төрий бариад. Тэгэд шашнаас болж дайн эхэлдэг гэдэг нь өөрөө буруу. Яг тэгэхээр тэгвэл шашин байхаас өмнө хүмүүс яаж ийсэн? Христийн шашны талаар сонсохоос өмнө эсвэл юудын шашны хиндуизмыг сонсохоос өмнө хүмүүс нэгнийхээ газрыг, нэгнийхээ мал хувийг, нэгнийхээ эд хөрөнгийг булаагаал авдаг л байсан юм байна. Нууц товчон дээр тэгвэл Исүхэ Баатар ирээд өвлөнийг булааж байгаа нь ямар шашнаас болсон юм? Дараа нь бид нар чинь ингээд дайснууд болчихж байгаа шүү дээ. Эсвэл өвлөнийг булааж, бүртгийг булааж авснаас болоод тэмүүжин одоо жамуухыг тойролгонтой очоод тэр мэрэгдүүдийг дайрж байгаа нь ямар шашнаас болсон юм? Тэгэхээр нөгөө хүний эрх ашиг гэж байдаг. Хүний эхнэрийг булааж байгаа бол буцаага дайрна. Тэгэхээр дайн гэдэг чинь угаасаа л байсан зүйл. Зүгээр л хитгэн хүн байхаас эхлээл байж лээсэн зүйл байхгүй. Тэгэхээр эдгэрийг нөгөө зөвтгөх нэг шалтгаан шашин болчихдог. Тэгээ нэг ноён нэг хаан одоо дайсан руу дайрмаар шүү дээ. Тэнгүүд заа шашны төлөө бурхны хүслийн дагуу ингээд явж гинэ гэж хэлж болно. Гэхдээ тэр нь бурхан дайныг өдөөсөн гэсэн үг биш байхгүй. Есүс бол бүр яг дайны эсрэг зүйлийг хэлсэн байна. Ив ийг хичээгчт нь амар тайванг амар амгалан тогтоогч нь гэж бас орчуулсан байна. Утга нь бол ив ийг хичээгчт нь ерөөлтэй. Учир нь тэд бурхны хүүхдүүд гэж дуудагдах болно гэж байгаа байхгүй. Тэгээ босод одоо шавнырын ч гэсэн сургаалууд дээр байж байгаа. Аль болох хүн болгонтэй эвтэй бай, боломжтой бол бүх хүнтэй эвтэй бай гэдэг энэ зүйлүүд. Тэг ерөөсөө хүн алахын дандаа эсрэг. За яг нь исламын шашинд бол одоо магадгүй нөгөө дайны үеэр танаа улс орн руу дайрсан тэгээ олон бурхан шүтдэг хүмүүсийг алж болно энэ гэсэн тийм бичээсүүд байт юм билээ. Та нар өөрсдөө тэд нар та нар руу дайрсан бол буцаагаад алж болно энэ гэсэн юм байдаг. Иесусийн зургаалд ерөөсөө тийм байхгүй. Уучил хайрлал энэ гэсэн тийм зүйл. Тэгэхээр дайныг одоо шалтгаал болгоод байгаа юм л да. Жишээ нь Роберт Жермейн Томас гэдэг хүний талаар ярив. Солонгост Библийг авчиж өгөх гэжсэн хүн байгаа. Гэхдээ худалдааны онгоцон дээр хамт явсан. Яг л аягүй сайн хэл устай учраас орчуулагчаар яваад өгөөч гэж тэр адмирал нь гуйсан байгаа. Тэгээд очин чинь нөгөө Солонгос чинь Hermit Kingdom буюу одоо өөртөө тусгаарлцсан одоо хилээ хаацсан тийм улс байсан байхгүй. Тэгсэн чинь 8 хийхгүй гээд муудалцаад тэгээд нөгөөдөл чинь дайтаад эхэлсэн.
нөгөө ганц хөлөг онгоцтой чи байлдаад эхэлсэн. Тэгэхэд тэр дотор Жермейн Томас Библийг харж өгөхгүй явж байгаа байхгүй юу? Тэнгүүд энийг дараа нь хүмүүс юу гэж гойлдог гэхээр шашнаас болоод ингээм бодолцсон. Гэтэл яг тэр замналыг харангууд Роберт Жермейн Томас бүр өмнө ирсэн байж исэн. Солонгос руу яаж хүрэх вэ гэж хэлсэн чинь тэр хүмүүс бид нар явж 8 хийх гэж байна. Гэхээр нөгөө ашгүй хамт явъя гэдээ явцсан байж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэгэл шашныг л дараа нь яг нөгөө буруутгах зорилготой тийм байдаг л та. Тэрнээс биш одоо яг шашныг говьлж одоо ашигласан тийм дайнууд байдаг. Гэтэ тэгээд ихэнх нь шашинтай юу н хамаагүй байхгүй. Хоёрдугаар дайн одоо жишээ нь яг ямар нэгдүгээр дайн одоо яг ямар шашинтай холбоотой. Шашнаас нэх болоогүй байхгүй. Нэгдүгээр дайн бол тэ одоо нөгөө Австро-Унгарын тайхан хүү тэ тэр нэг гайтай дугуй хагарч яг тэр аврагдахаас тэ эхлээд мултарчаад дараа нь тэгээ бафуудуулаа өгчихөж. Тэрнээс болоод тэр жижиг юмнаас болоод явчихж байгаа. Хоёрдугаар дайн бол Гитлерийн одоо үзэл суртал байна. Одоо германчуудаа нэгтгэх нь гэсэн Авструуд саналаараа нэгдсэн. Польшид алдсан газар буцаагаад авах гэсэн чинь Францууд англичууд оролцсон. Ингээд буцаагаад айтчих. Тэгээ тэр хүмүүсийн одоо суур эцэг өвгд эзэн христийн шашинд байсан нэг хамаагүй шүү дээ. Тэр шашин бол яг хүний тэр нөгөө basic юм явж байгаа байхгүй. Өнөөдөр Монгол хүн. Бондчсан Монгол хүн тэгээ бодогийнхан зээлүүдэлж байгаа тийм. Тэр үлээ яаж хийж байгаа юм чинь явъя гэж байгаа. Зөвхөн байгаа гэдгийг ойлголоо. За Христ үнийг нэ. Тэгвэл тэр хүн Христ гэснээр амьдралыг яг яаж үзэх? Бодгийн зээл нь эсвэл амьдралыг харах нь зүг үү? За би бол танд ингэж хэлмээр байна. Та ганцаараа байхдаа зовно. Бурхантай байхдаа зовох нь бол маш амттай. Яг тэгвэл та нэгдүгээр бурхны төлөө зовж явал бүр амттай. Хоёрдугаар та ганцаараа биш. Одоо би ингэ бодонгууд би өмнө нь ингээд амар би ингэ шашинд итгээд амар харчигдаад ингээд дүрм журмд баригдаад ирчлэг алдсан юм байхгүй байхгүй. Өмнө ч гэсэн зовлон байж л байсан. Энэ удаа зовх нь амар утга учиртай болсон байхгүй. Яг л Христийн нэрийн төлөө яриад доромжлуулах нь ч гоё. Тэр зүйлүүд нь айгаад ах юм байхгүй. Тэнгүүд Бурхны утга учирыг ойлгоцсон хүн чинь амьдрал утгагүй existential crisis гэж тэ оршихуйн хямрал гэдэг зүйл байхгүй болчихдог. Өмнө нь болохоор Бурхан байгаа мó байхгүй мó гэдэг толгой эргүүлсэн байгаа шүү дээ. Тэр үед нөгөө нэг хүний философи шал толгой бүүн болоод ямар амар юм бэ? Ингэж штэ энэ хүн ингэж хэлсэн байна гэл тэ. Нөгөө хэд ч уншаал ингээл хямраал. Эсвэл энэ ч бүр амар бид нэр юм зөрөгтэй амьдрах хэрэгтэй юм шүү дээ. Стоик байх хэрэгтэй юм шүү дээ. Гэл ингээл янз бүрийн ингээд тийм ер нь яг өсвөр нас төлөвшчих үед яг тийм философи намайг амар хүчтэй бүгд бүүн болгоод идэх толгойг. Тэнгүүд ингээм амьдрал ямар ч утгагүй гэдэг юм бурхан байхгүй, сайн муу гэж байхгүй. Энд дэр тэгэхээр нөгөө ёс зүйн дилемма үүсдэг хэлтэй. Яагаад яг яаж тэгвэл сайн мууг тогтоогоод байгаа гэдэг ч юм уу. Тэгвэл тийм хүний хувьд хямрал айгүй хөдөг. Бурхан байгаа мó байхгүй. Яах гэж амьдраад байгаа. Тэнгүүд бүх утга учирыг өөрөөсөө л хайхулцдаг. Тэгээ би юу нь яах гэж ирсэн, яах гэж энэ ертөнцид байгаа, энийг хийх нь гоё байна, муухай байна гэх мэт. Тэнгүүд бурханд итгэдэг болчохоор утга учир нь өөр амар ультимейт болчих жоохгүй. Бурхан гэж байгаа, сайн сайхан зүйл байгаа, надаас илүү агуу зүйл байгаа. Тэгээ өөрөөсөө илүү том юм байдаг. Би өөрөө ертөнцийн төв биш гэдээ ойлгочхоор юу н амьдрал аюу гоё болчихдаг. Уул нь сонсохоор эсэргээр юм шиг байна. Өөрийгөө ертөнцийн төв гэж бодвол илүү гоё өөрийгөө арчлах гэдэг шүү дээ. Тэнгүүд би ертөнцийн төв биш. Надаас илүү бурхан гэж байдаг. Энэ хүмүүс ч гэсэн бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэд хүнлээд хайрлаад эхлэхээр амьдрал амар гамттай болдог. Ер нь ингээд өөрийгөө л болгодог хүмүүс бол маш их зовлонтонд амьдардаг. Тэр утга учир мэдрэмж авч утга учиргүй тийм мэдрэмжинд орчиж байгаа. Бусдад туслаад байдаг хүмүүс нөгөө буцаад нөгөөний талархаж байгаа сэтгэлээс ч юм уу талархаагүй байсан ч гэсэн ер нь өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдэрч эхэлдэг. Тэгэхээр эндээс яг жинхэнэ утга учир орж ирж байдаг. Тэгэхээр нөгөө ердийн нэг хүн байжгаад бурхантай хүн болчоор ядаж залбираад суудаг тийм бурхантай болчих жоох. Тэгээд айдас байхгүй амар зоримог олон талын давуу талтай л да. Nice. Identity тэ. Хүмүүсийг амьдралынхаа бүхийд стийг бүтээж явуулж шүү. Яг үнэ. Бурханд итгэснээр одоо хүн хүмүүсийг чи ийм шүү гэж ойлгох юм уу? Йоо, чи бүр үнэхээр супер зүйлийг хөндлөө. Яг зөв. Тэгэхээр хүмүүс хэнийг хэлсэн үг. Гарч байгаа онцгой. Зөвхөн бодсон зүйлүүд үнсний тодорхойлол. Яг зөв. Он хүйтэн яг тэгдэг. Гайхалтай. Наач яг сэтгэл зүйчний хувьд наач их том асуудлыг шийдсэн зүйл юм л да.
Identity гэдэг чинь маш чухал зүйл болчиход байгаа байхгүй юу? Яг ялангуяа одоо орчин сэтгэл судлалд. Тэгээ энийг хүмүүс олон янзаар тайлбарлах гэж оролцсон. Альберт Бандур болохоор хүмүүсийн хэлж байгаа комент чиний хийсэн зүйлүүдийн түүх энэ болгон чиний үнцийн нөлөөлтгөө гэсэн ба. Тэгээ тэр нь ч үнэн. Үнэхээр биднэрт нөлөөлж идэг. Тэгвэл бодъё л доо. Би төрхөөсөө ерөөсөө дэмжидэггүй намайг доош нь хийдэг гэж автаа байл. Тэгвэл би насаараа өөрийгөө ингээд азг амт ингэж итгэхэд тэгээ дуусах юм уу? Хүмүүс намайг ингээд сайн сэтгэлээр би одоо айгу сайн гэр бүлтэй, айгу сайн хүүхэд байлаа гэж бодъё л. Хүмүүс дандаа гоё мөх гэсэн чинь хүмүүс хогийн байвал яах вэ? Хүмүүс намайг доош нь хийгээд идэг бол яах вэ? Тэгвэл би дахиад өөртөө итгэлгүй болох юм уу? Эсвэл яг ингээд би айгу амархан няцдаг хүүхэд байлаа гэж бодъё л. Тэнгүүд үнэхээр сайн юм зориулаад хийх гэсэн чинь эхний 3 удаа фейлдчихвэл яах вэ? Тэгээд дараа нь өөрийгөө азгүй гэж итгэх үү? Тэгэхээр энэ хүмүүсээс хамааралтай аз жаргал, хүмүүсээс хамааралтай өөрийн identity ч өөр маш аюултай зүйл байхгүй юу? Аристотелийн аз жаргалын бол яг Аристотель маш дээр юм ч гэсэн яг энийг маш онсон бай. Олон юм алдсан байгаа л да Аристотель. Гэхдээ яг энийг аюул сонсон байдаг. Хүний аз жаргал нь бусдаас хамааралтай байх тусмаа хамгийн хэврэг байдаг гэж. Тэгэхээр Бурхан үүнийг хөдлөшгүйгээр тогтоогод өгсөн. Та нар бол ертөнцийн гэрэл давс. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн Христ итгэгчид нар нь бол Бурханы хүүхдүүд. Эфес 2:6 дээр та нар бол Бурхан та нарыг Есүс Христтэй хамт Тэнгэрлэг газарт өндөрлгүүдэд хамт залруулан суулгав гэж байгаа. Тэгэхээр нөө биднийг identity-г маань ингээд бүү гэж маш их хэлнэ. Зөрөгтэй бай. Тэгэхээр бид нөгөө ингээд Бурханы дотор ингээд өөрийнхөө тааж чадаагүй өндөр identity-д орчдөг. Би бол өмнө өөртөө аягүй сайхан юм өсдөг байсан. Тэнгүүд Бурханд итгээд өөрийгөө даруусгангууд Бурхан буцаагаад бүр миний санаанд ч оромгүй. Би үсрээл өөрийгөө одоо улсын ерөнхийлөгч болно те магадгүй дэлхийн одоо амар том түүхэн хаан болно л гэж бодож чадна үстэй. Гэтэл Библиэлд байгаа зүйл нь бүр Тэнгэрлэг оршихуд Есүс Христтэй хамт залардаг гэд хэлчихэж байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ ертөнцийн дээр надад должин цэцгээд улмаагийн комментууд нэг хамаатай байх болоод би хин гэдгийг мэддэг болоод эхэлж байгаа юм. Би Библиэлд дээр итгэж байгаа бол. Тэгэхээр энэ ертөнцид тохиолдож байгаа нөгөө зүйлүүдийг үзээл айгаал нэг юм байхгүй. Тэгээ угаасаа яг зоримог байхаар одоо өөр болдог. Сүүлийн сэтгэл судлалд одоо Шади Захрай гэдэг нэг одоо юу сэтгэл зүйч эмэгтэй яриад байгаа. Өмнө бид нөгөө би өөрийгөө хинг азгүй амт гэж итгэдэг байвал азгүй амт гэж үйлддэг гэдэг. Тэр одоо эсэргээрээ байх боломжтой. Self fulfilling prophecy буюу тий. Би өөрийгөө азтай гэж итгэдэг юм шиг азгүй гэж итгэдэг байсан ч гэсэн азтай гэж итгэдэг юм шиг үйлдэл хийгээд ахаар тэр зүйлүүд болдог гинэ. Жишээ нь дээр нь тэр юуг бас чи үзсэн тий. Бас нэг Тереса гэдэг эмэгтэйг Тереса хахад ирчээ. Тэр эмэгтэйг ярьж ирсэн чи үзсэн баг. Ингэж аа. Өөрийгөө азгүй гэж итгэдэг, азтай гэж итгэдэг хүмүүсийн оронд туршилт хийсэн байхгүй сэтгэл зүйн туршилт. Тэгмээ сонин эргүүлүүлээд энэ дээр хэдэн зураг байгааг та тоолоорой цаг харна гэсэн байхгүй. Тэг хүмүүс хурдан харах хэрэгтэй. Тэнгүүд өөрийгөө азтай гэж итгэдэг хэсэг талаар өмнө асуулга авсан байж л тээ. Тэг чи яагаад ч юм азтай гэж итгэдэг хүмүүс нь 2 дугаар хуудсан дээр энэ сонин дээр 45 зураг 41 хичээлэг 45 зураг байгаа. Тааш үргэлжлүүлэлт тоолох хэрэггүй гэсэн хуудсыг олж ирсэн. Азгүй гэж итгэдэг хүмүүс нь яагаад ч юм анзаарахгүйсэн. Тэгэхээр энд юу яд нэхэр subconsciously даалт ухамсарынхаа төвшөнд бид нэр өөрсдөө бүтлгүй азгүй тэнэг гэж итгэдэг бол үнэхээр боломжийг алгасаж өнгөрөөдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сэтгэл судлал олж нэгээд байгаа тэр зүйл нь юу гэхээр бид нэр identity-га эхлээд өөрчлөхөөс өмнө өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчлөхөөс өмнө үйлдэлээ өөрчлөөд identity дараа нь өөрчлөгдөж болтгоо гэж байгаа байхгүй. Тэнгүүд Христ итгэгчнэрт байдаг нэг маш том сэтгэл зүйн тэр арын хаалга тэр маш том давуу тал бол шууд яг Библиэд үнэхээр Бурхандаа Библиэд итгэж чадсан бол identity чинь Бурхан өгдөг. Чиний өөрөө хүсч чадхаас хамаагүй өндрөөр өгдөг. Тэгээ тэр нь зүгээр одоо тийм wishful thinking буюу одоо зүгээр л тийм байгаасаа гэсэн хүсэл биш. Бурханы яг бат үг байж байгаа байхгүй. За тэгээд яг миний зүгээс ер нь хэлэхэд бол ингээд хүмүүсийн асуулт бүх асуултанд би одоо хариулаад чадахгүй. Миний ингээд мэдэхгүй зүйлсээс байгаа. Яг өнөөдөр бол яг гайгүй мэддэг юм бол таарч байна. Гэхдээ тэр асуултанд хариулж би чадахгүй байлаа ч гэсэн Бурхан байхгүй гэсэн үг биш. Бурхан байжлаа. Тэгэхээр хүмүүс минь таад би бол зөв нэг л зүйлийг захий энэ тентхийн сүмд очиотгоо гэдэг таныг үсэ. Би бол ер нь сүмэс бүр болгоомжлоор гэж хэлмээр байна. Яг бол гаж урсгалууд маш их. Тэгээ ер нь амар юм буруу тийшээ явуулсан юм зөндөө байна. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан зүгээр л Бурханд залбираатгаач тий. Есүс Христ гэдэг энэ Бурхан гэдэг нь үний юм уу биш юм уу? Зүгээр хүн байсан юм биш үгүй юм уу? Бурхан минь ээ тий. Яг тэр Есүс гэдэг нь Бурхан юм бол би шүтийл та хамгаалга. Тэгээ биш бол та ингээд ойлгомжтой брат мэдүүлээд өгөөч. Энэ Бурхан байгаас их мэдэх нь амьдралын маш чухал юм байна
гэсэн тийм асуултаар зүгээр ингээд залбираад үзээрэй. Энэ бурхныг сорж байгаа гэж битээ яагаарай. Бурхан өөрөө нөгөө үнэнний бурхан болохоос бодлооны бурхан биш. Тэгэхээр яг энэ залбирлыг арыг даадаг. Амьдралд чинь ямар нэгэн байдлаар Иесусийн тухай ярих хүмүүсийг гаргаад ирнэ. Библи гинт танаа гэрт хүрээд ирдэг ч юм. Ингээл ямар нэгэн байдлаар бурхан God works in a mysterious way гэж байдаг шүү дээ. Бидний санаанд оромгүй аргаар ингээл бурхан ажиллаж идэг. Тэгэхээр ямар ч зүйл залбираараа. Тэгээ миний одоо сүм буруу гэж хэлж байгаа юм шүү уучлаарай. Миний ер нь хэлэх гээд байгаа хамгийн гол санаа бол Иесусыг ойлгооч. Иесус гэдэг энэ зүйлийг энэ бурхныг хүн төрөлөөр төрсөн. Яг Иесусыг л ойлгочих юм бол дараа нь та яг аль сүмдээ явах уу? Яг Иесусийн үгийг сайн ойлгоод яг сайн залбирч сурсан бол гаж урсгалын тэр туурдахгүй. Гаж урсгалуудын нийтлэг шинж нь Библийн үгийг дандаа говьлцсан байдаг байхгүй юу? Тэгэхээр сайн яатсан байл яахгүй тэгээд гаж урсгалд явсан тэгээд хүмүүс ч гэсэн Иесус хэлсэн дуугаас хонд маань миний дууг таньна гэдэг. Тэгэхээр Иесусыг угаасаа мэддэг хүмүүс бол гаж урсгалд явсан ч гэсэн тэгэл мөтгөн эсвэл хэдэн жилийн дараа ч юм уу тэг ойлгоол гарцсан л байдаг л та. Эсвэл яг нэг мөсөн дээр гаж урсгалын сүм өөрчлөлтөд дотроос нь. Тийм тэгээ гаж урсгалын сүмд яваад манай сүм амар гоё. Тэгээ энд яваад би айгүй сайжирсан гэж хэлжиж магадгүй. Та нар Иесусийн үгийг дагсан учраас сайжирж байгаамаа. Гаж урсгал бол говьлсан байдаг шүү. За тэгээ баярлалаа. Тэгээ дараагийн дугаараараа та бүхэндээ сонирхолтой зочдтойгоор уулзцгаая. Баяр та.